хүмүүс үзэгчтэй ингээд халамцуу нэвтрүүлэг маань Алтан гац ресторанд ирлээ гэж. За ингээд юу тавина хөө? Манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань эрхэм зочин бодвоос Бавуугийн лавг сүрэнгийн саран хөхөөгийн за мөн Бавуугийн лавг сүрэн сангийн одоо гүйцэтгэх захирал Хабуул маань хүрэлцэж ирсэн байна. За юутай энэ Хабуулаа? За 50 сайхан. Тэгээ зарлал дээр нэмээд хэлэхэд одоо танай дүү. Манай хоёрын дүү Хабуул. Тэгэлгүй яах вэ? Одоо нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Хабуулда маш их баярлалаа. Ингээд за одоо хоёулаа жоохон шуурхаал явчих те. Шуурхаа юу? Оо тий шуурхаа. Шууд ихлээр бэлгээ. За. Тий. Үндэсний мандаа үйлдвэр Vitaфит. За манай Vitaфитийн гарын бэлэг амтлагын журмаар Vibes брендийг зочидтой бэлгэлдэг. За Vibes За баярлалаа. За цааш нь тавиад байгаарай. За мөн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн Алдарт Зубровка гэж тийм ээ. Энэхүү Зубровка нь бол одоо Польшийн онгон зэрлэг ойн бизоны шилбээр хийж үйлдвэрлэдэг. Одоо энэ нь бол цагаан эрхэн ах шиг байна. Одоо хоёлоо туудахгүй задал нь энэ дотор нь нөгөө нэг шидэт өвс гэдэг. За. Зубровкага гардуулаад өгчин. За мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Шинсэгэ Med Condition брэнд тарих ходоодны ундаа гэж байдаг куркуматай. За ингээд Шинсэгэ Med их. За мөн манай нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг ивент тэтгэгч Чил улсын номер 1 Alpaca Delta Foods компани маань оруулж ирдэг энэхүү вайныг. За баярлалаа. За ингээд сүүлийн тэмээний ачаа хүндэ гэж тийм ээ домч бор 7 хэмж хушны самарт энэхүү сайхан сархтыг за ингээд сайхан дээжлээрэ гэж. За баярлалаа. Эдний дээжээ. За ингэж аваад л та. Үзэн шүү дээ. Алуу Зубровка наша хүрэтэр. За Зубровкага эхлээ задлаад хоёлаа. Би саяхан тэгж сонссон Хабуулаа. За. Багийн лагсрангуун 80 насны за хоёлаа эхлээд тулгаад яваад. 80 насны ой тохиолдуулаад кино хийж байгааг сонссон тий. Хоёлаа энэ раундынхаа ардаас гоё яриач оръё. За тийхүү. За тий. За чи халамцуу ярианд ороод ирүүл ярихгүй бол тэгэл шууд л эхлэх юм байна л дээ. Тэг. За төлөө. Тэгж сонссон. Тэгсэн. За ингээд юм манай өвөө иргэний үнэлэхээр бол 44 оных гэдэг. Тэгтээ өөрийнх нь яриагаар бол бас 45 оных гэж бас ярьдаг. Нөгөө хуучны хүмүүс чинь дэгдэг штэ бас нэг жоохон оны сарын өдрийн бас нэг зөрүү гэдэг. Өмнө ерөнхий хаврын тийм сарын тэдэнд тийм ямар мэчин жил төрсөн гэж ярьдаг. Өөрийнх нь яг иргэний үнэлэхээр бол 44 оных яриагаар бол 45 оных гэж үзэж байгаа учраас биднээс одоо манай гэр бүлийнхэн 44 оных ч гэсэн ерөөхдөө 80 насныгаа 45 оныг бас 80 насныгаа гэж үзээд 2024 25 онд хит ажлууд хийж байгаа бас нөгөө нэг тэгшээ учраас нэгт нь хоёрт нь Бавуугийн лавсран гэдэг хүн болохоор зөвхөн миний өвөө биш байгаад байгаа. Манай гэр бүлийн хүн биш байгаад нийт Монгол төмний хүн байгаа учраас одоо биднээс үлдчихэж байгаа үүрэг хариуцлага бол нөгөө нэг бүтээлийг нь цаашаа уншигчдад нь, сонсогчдод нь, дуртай хүмүүст нь нийт монголчуудаа ингэж түгээж явуулах одоо юм үүрэгтэй үлдчихсэн. Та бол бас ерөөхдөө бас тийм шүү дээ. Аавынхаа ширийг хатааж л яваа шүү дээ ер нь. Яг тэрэн шиг ингэж хүмүүст нь бүтээлийн хүргэж явъя гэсэн үүднээс нэг хэд ажил хийсэн. Эрдэм шинжилгээний баг урлагийг нь хийсэн. Тэрний эмхтгэл нь гарсан мэдээж олон хүний тусламжтайгаар шамнарын тусалж байгаа. Манай ах эгчнэр биднээс ингээд хичээж гүйж явж байгаа. Тэрнийхээ хүрээнд одоо 10 сард Улсын дараамын эрдмийн театрын нэг өвөл цагийн нээлтэнд өвөөгийн үүлэгцэн харьж үжихийг Яг байна. Наранбаатар найруулагч яаж байгаа. Шинжлэн найруулж тавьж байгаа. Нөгөө сэргэн найруулах биш. Шинжлэн найруулах гэдэг нь болохоор бүр цоо шинэ хэм маягтай болгоод бас цаг үеийн одоо цагтаад нааш нь татаж ирээд тийм ээ татаж ирээд тэгээд нөгөө нэг тэр ажлуудыг хийгээд
ерөөхдөө тавьж байгаа. Энүүгээр юу болж ийнө гэхээр өгүүлэгцээ хайр жүжиг болохоор хөгжимт драм гэж тавьж байгаа. Илүү жоохон аялгуулаг тийм нэг гоё уянгалаг. Угаасаа өгүүлэгцээ хайр бол ойлгомжтой шүү дээ. Хүн болгонд өгүүлэгцээ хайр байдаг. Тэрийг ургуулах зорилготой. Гэхдээ яг эцгийн хайр, тэгэл гэр бүлийн хайрыг ойлгуулах зорилготой. Тэгсэн мөртлөө яг хуучин анх бол нөгөө санчигтай найруулагч тавьж ийснийг нь ингээ хит ингээ дамнуулаад ингээ сэргээж тавьж ийсэн бол одоо Наранбаатар найруулагч шинжлэн ингээ найруулаад тавьчихж байгаа. Шинээр шинж жүжиг шиг. Тэгэхээр өвөл цагийн нээлт гэж шууд одоо уугийн жүжигээр нэгж байгаа. Нэгж байгаа тийм 80 насны ойтон зориулаад. Яагаад тэгэхээр за дараамын чадвар өвөө ирээ харилцаа холбог тэгээд яриан дундаа бид энд яри. Тэгээд одоо таны асуулт руу орохоор ийм байгаа. Нөгөө шар гигээ хийсэн залуучууд Аранжин продакшн гэдэг байгаа. Батэлгэр найруулагч. За мөн манай Тодгийн, за тэгээд Гүнбаатар энэ гурав нийлсэн. Ямар гоё крүү вэ те. Тий. Тэгээд ер нь угаасаа одоо сая татар нь ямар чанартай болж байна, ямар гоё болж байна. Өмнө шар гигээ ямар болж байна. Тэгээд өмнө хин нийтийн хийсэн бүтээлүүд ямар гоё вэ. Тэгээ энэ гурав нийлж хаяа дараагийнхаа ажлыг гээд манай өвөгийн зохиол дутуу хийтэй тоон гэдэг зохиолыг кино болгосон. Зураг авалт нь дууссан. Тэгээд нээлттэйгээд яг тодорхой хугацаанд бол зарлагдах байх. Тэгээд ер нь л ингэж л өвөгийн бүтээлийг ингэж олон түмэнд яг Монгол түмэнд яг хүрэх ёстой хүмүүст нь хүргэж ерхийдээ хичээж ажиллаж байгаа. Би бол танахныг бол одоо мэднэ. Тэгнэ та хоёр мэднэ. Зүгээр хабуулыг тэгж анзаараад идэв. Танахан бол тэгтээ одоо миний найз хасраас авахуулаад ингээд ер нь жоох удаан темптэй хүмүүс шүү дээ. Тэр дотор хамгийн хөдөлгөөнтэй баг хабуулч байгаа шүү. Гөө даа хөдөлгөөнтэй хүмүүс бий л дээ. Манай жоохнод хөөрхөн зүггүй шүү дээ. Манай зүйл хөдөлгөөнтэй тий. Манайхан ч тэгээд одоо нөгөө өвөө хилдэг шүү дээ. Энэ их тийм ичээ зоох юм байх. Яг амжиргааны хойноскөөц үзэлцэн хүмүүс их зөөх баг байхгүй манай. Тийм манер нэг нэвтрүүлэг дээр тэгж хэлсэн байдаг тий. Манайхан ч дандаа нөгөө хийж байгаа юмда хамаг юмаа зориулсан. Одоо багш хүн байна, зураач хүн байна. Тий зохиолч хүн одоо би асуудаа их найдаж байгаа нэг Монгол хасрын хөө Монгол болгохны 100 гэрмээр гараад яагаад гэдэг. Уул бүх болгочихсэн нь тэгээд тэгтээ хасуугийн бичиж байгаа юм. Хайцсан асуу. Хайцсан ба. Одоо Монголтай ярээс өрсөн. Тэгээд ерөнхийдөө бол шүлэг зохиолч ер нь айгүй их юмны хүчээр айгүй их сайн болдог. Манай асууч. Тэгээ манай жоохнууд энэ бас хүний ген гэж байгаа л да. Байлгүй л амжин явна. Би болохоор юу агуу том хүний ген. Тэгээ уул манай хасраахал хамаг юм нуруунд дээр нь байсан. Тэгээд яалчгүй бурхан дуудагцсан бурхан зүг отсон учраас одоо тэгэл нэг гэр бүлийнхаа хариуцлага өмнөөс одоо хариуцлага хүлээж ил одоо манай хабуул мод гүйж юм гэж юу? Байна асууж гүйж л байгаа биднес болж л байна. Гэтэ яг ерөнхийдөө тэгээд зохицуулаад явах. Намын алга байна шүү. Яд нэвтрүүлэг донтоор. Тэгээд намын биш хабуул байна. Тийм. Наваг янз бүрээр хийдэг юм гэхгүй. Тэгээд сайхан пижигнээ явж. Тийм пижигнээд явж ин өвөөхөө ямиг хүрэх гээд. Ах минь байсан бол ер нь их юм хийж байгаа. Тэгэлгүй байсан. Яг энэ одоо энэ сая тамггүй төрч ингээл бужигнаал ингээл явлаа шүү дээ. Эний их үед зохиол дээр нь суусан. Зүр ганц өгүүлбэрийн зэргийг баг үзэгдэл болгож битсэн. Тэгээд ер нь олон бүтээлч анах чи хэл янз бүр байсан. Тэгэлгүй яах. Тий. Нэг хэсэг бит хоёр чи хамттай. Хоёр чи хамт студидтэй байсан. Тэгээд одоо яалтчгүй тэгэл жам урсцсан биднээсийн дондор. Тэгтээ яг алдцсан гэсэн ч гэсэн тэгээд нэг хөвтгөл цуугаад яах вэ? Шүүхэн шиг л цаашаа явуулж. Одоо яг энэ юу гэдэг манай хүүхдүүд, манай ах эгчийн хүүхдүүд, жоохнууд эднүс яг ирээдүйн яг одоо ингэ өвөөгийн бүтээл эзэд нь байгаад байгаа юм. Эднүсийг том болоод нэг учраа болсон биднес ингээд яг нөгөө нэг Монгол төмөндөө өртөөлөд гэдэг шиг тийм ээ. Тэдний хүргэж өгөхийн тулд тийм ээ. Яг үнэ ёстой гоё дуусчихгүйхэн шиг тэгээд явуулаад тэгээд миний бас нэг хүсэл байдгийн. Энэ оюун манай өвч бас их ярьдаг л байсан. Оюуны өмч гэдэг юмыг үн цэнд хүргэх. Угаасаа өссөн өсөөгүй амьдралын шаардлагаар үн цэнд хүрч ил яваа. Одоо дуучид хөгжмийн зохиолчдод ярьж л байгаа харагддаг шүү дээ. Зүг байхгүй. Яг үнэ. Одоо нэг юм юу гэмдээ нэг шилжилтийн үед байсан нэг юм материалын юмнаас илүү биегүүч гэсэн тийм нэг хүнд нэг гоё юм өгдөг юмнууд байгаа шүү. Тэр чинь ингээд оюуны өмч байгаа гэдэг. Энийг ерөөхдөө жоохон үнэлэх, хайрлах
тал дээр л бас ер нь жоохон төлхөө анхаарч ажилламаар. Зураач байгаа гэснээс сараг өхөө ах маань за уран бүтээлэнд ажгүй юу? Хаана уралдантай байна цаачаа? За одоо хувийнхаа гэртэл ер нь хурлаа хийждэг. Ер нь зурагтайгаа амьдэрдэг. Зурагтайгаа ярилцдаг. Ийм л юм байна. Үнтэй ярьдаг юм шүү дээ. Ярих бол ярина. Гэтэ бүтээлтэйгээ ер нь хамт амьдэрдэг. Бүтээл нь ер нь аав таниулж идэг. Зураг. Сараа өхөө ах юу хажуу талын тэгээ хасар бит хоёр нэг өрөөнд хүүхдийн театр дээр. Тэгээд өвөө чинь хажуу талын өрөөнд. Тэгэл ингээд бид нар ингээд холилдоол ингээд яа. Сараа өхөө ахтай бол мэндийн л зөрөөтэй. Тэгэл болоо. Тэгээд жоохон байж би дандаа өвөө чинь загнуулж байна. Айсгээ загнуул чинь би. Ой нөхөр минь. Энд хүний юмд хүр зөрсөн хужаа шиг хандаад ахгүй шүү чи. Өчигдөр чи гэрлийн яхан удраасангүй гэл би тэгэлнэлэн удраагаа мартчихнаа ядж яхад. Тэгэл гараад явдаг бас. Яа та хөршөө дэмчинтэй. Яаж байгаа шүү дээ. Хөршөө дэмчин нэг өрөөнийхөө. Тийм сайхан үе байлаа та тийм. Тэгээ галаа хийчихсэн харахаар ер нь бас тэр юм ахмын санагддаг. Витнес чинь тэгээд нэг юм хүн хүнээс илүү ер нь нэг жоохон зөөлхөн талтай. Одоо би ах ихч нартайгаа бүгдээрээ л намайг хөтөлж өсгсөн, тэрвэрж өсгсөн. Тэгэл бүгдэнтэй л их ойрхон тэгэл явсныхаа нараас их шаналх юм, аваахт нь их зэрэглэх юм. Яг тэр үүднээс ингээд таныг харахаар юу байдаг шүү дээ. Манайх санаа нь ордог шүү дээ. Санаа хаагаар юу гэж явна? Оо одоо эмэгтэй эмээг ерөөхдөө харсан эмээ тань авсан маягтайгаар. Санаа юу? Заавалж байна. Тэгэл бас их чи би дажгүй сайхан эмээ бол ер нь гандан борхгүй. Оо тийх аа. Годомжод ингээд зэрэгцээл алхахаар чи намайг төрүүлэл айлгүйгээр явчихдаг шүү дээ. Алхаж байгаа юм дээр. Сая чинь юу л нэг 2-3 жилийн өмнө илүү нэг шүхэрчтэй. Манай эмээ чи өөрөө нэг Монголын анхны эмэгтэй шүхэрчтэй нэг юм чи. Оо тийм тамирчгүй юм байхгүй. Таны хэдэн жил 2-3 жилийн өмнө л баг нэг шүхэрчтэй ямар юмны яа боллоо гэнэ. Тэсэн тэнчнээс айлхаад би шүхрээр өсрөнө гэж айлхаад. Ирч хүчин вэ? Зориг нь вэ? Сонирхол нь вэ юм. Өөцөөс паркийн галзуу болгон дээр суучвал гоё юм шиг байдаг юм чинь. Бас зөвхөн ястаа бас их шиг тэгж бодож байгаа юм байна. Тийм шүү дээ. Янз шүү дээ. Би хаа сайтай манай мичдэг. Аливын авла хоёлоо хоолоо найшлуулъя. Манай алтан гацсын маань хоол орж ирсэн байна. За алтан гацсын хоолч сайхан шүү дээ. За хоёлоо хоолоо халуун дээр нь урдаад. Сайхан. За. Алив нөгөө энэ үндсэн юмнаас яах нь дээ. Яах нь вэ? Тэг гэрэг ээж аваа үзчихэл стаалх юм байна. Нэвтрүүлэг юм шүү өчөд. Формат нь тийм юм шүү гэж юм уу те. Манайха хутга сэрэ. Зөө тэнд байна. Тэнчээс аваад өгөөч. Сэрэ аваад. Би энэ их гоё юм орчин. Энэ нөгөө манай алтан гацсын маань ангийн хотог нэртэй юм IP өөрөө. Бага. Тэгээ ангийн хотогт визоны шилээ буугаа сууж идэг. Тий, тэгээ одоо визоны шилээ буугаа сууж. Өөр амьсгалтай бүр орчиж байгаа юм уу да. За баярлалаа. За бодоо урдаа аваарай. За тийм сайхан юм. Энэ их дуртай шүү дээ. Энэ их гоё шүү дээ. Хоолн сайн байж хабуул. Байсан үе. Тэгээ хүмүүс айгүй хэцүү шүү дээ. Ингээд жоохон ингээд нэг биерхүү юм болохоор чи стаймер идэх үзэл хийх нэг яг нэтэр дээрээ бас тулахгүй л шилэхгүй л тийм. Би яагаад чамаг нөгөө хөдөлгөөнтэй гэж боддог гэхээр хажуугаар нь хабуул амар олон юм бизнес хийж явдаг байхгүй юу. Нэг өсчин нээсэн л явдаг. Нэг аргаар арай өөр юм нэгээд бизнес хийсэн. Одоо хахаа нэг ингэж байгаа шүү гэл. Нэг уулзаа байгаа шүү гэл. Чи ерөөс ингэж юм байнгын ачаалал дунд явж идэг залуу байхгүй. Тэгээ би тэгж бодсон байхгүй юм. Гэхдээ яг хөө тэгээд гэрийнхнийгаа бодвол ер нь авьяасгүй юм чинь. Амжиргаа хөөжл явах юм биш. Яс үжигшиг чи нэгсэг нөгөө HT Монгол дээр би хинбэ гэдэг шоу хөтлөөд бүр нилээн тэр чигт айгүй гоё шоу байсан шүү дээ. Тийм. Гоё яг хөө би бас тэгж чад ер нь мэдрэмж их гайгүй юм шиг. Тийм баха тий яг үнэ. Тэгээ нөгөө нэг би чинь юу лээд 11 оноос ч байна уу. Нөгөө Start Music байгуулахад эхлээд хамт байгуулцаад ингээд эхэлсэн. Тэгээ энэс өмнө яг түүх ярих юм бол нөгөө олон улсын хүүхдийн найрамдал төвгээд
Хүүхдийн цуслан багш найрамдал. Тий. Энэ дээр очиж багшлаад өөрөө нөгөө хүүхд тохт амардаг байсныг ч хэлэх үү. Энэ цусланд очиж багшлаад ер нь өөрийгөө нээсэн. Одоо энэ хүмүүсийн чадан ядаад байгаа сургуулийг би бол жилийн дотор сурсан. Яг хүүхдүүдэд харилцаж. Тэнцээ чинь найрамдалч айгүй гоё штэ. Тийм шүү дээ. Амарч яхад ингээд бүх 5 дахь үеийн ханга чинь ажиллаж яхад жекс хорин ингээд 30 хэдэн бүлэгт хүүхдүүд байлаа гэхэд бүгд өөр харин шинтэй. Баян байна, ядуу байна, боломжтой байна, боломжгүй байна, эрүүл ус байна. Мэдгүй ингээд зөндөө олон төрлийн хүүхдүүд байна. Нийлүүлээд нэг сонирхолтой, нэг юм санаатай юм хүүхдүүд бол буцаад өгөх. Найрамдлын академик чадвар чи яг ерөөхдөө чанар яг тэнцэнэ байгаад идэг. Хүүхдүүд яг ингээд амраасан бол амраасан шиг амраагаад тэр хөтөлбөр мундаг. Үнэхээр яг олон жил ингээд Хамгийн сүүлд тэр Отгон Бат захирлын тэр ойлуулдаг тэр ёо. тэр мэрчээстэй. Амар тий. Тэгээд тэр олон хүүхдүүдтэй чи харьцаа сурчаар ингээ өөрийгөө задлцсан нэг мэтгэд ирэхэд хүмүүстэй өө хаста. Ер нь жоохон дуу жоохон муутай дуу. Тэгээд нэг ирэх тийм нэг жоохон мангартах хүүхд байсан би. Тэгээд тэнд очиж өөрийгөө задлаад гарч ирээ хүмүүстэй харьцсан чинь ойлголцоод байна шүү. Өөрийгөө ойлгох нь өсө бүр болоод байна шүү. Тэнгүүт нь телевиз рүү дахиж ороод тэгээд HD Монгол дээр тэр одоо яг нөгөө франчайз гэдэг гаднаас оруулж ирж байгаа нэвтрүүлгийн туршилт бол орж ирсэн юм шиг байна. Нөгөө Голландын VB1 гэдэг нэвтрүүлгийг би юм бэ болгож оруулж ирээд авчираад байсан. Тэгэл тэмчнээс юу ойлгосон бэ гэхээр тэрнээс өмнө ер нь нийтээрээ л телевизэд ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн телевизээр заавал нэг хүнд юм өгөхгүй л эсвэл телевиз үзэж байгаа хүн заавал нэг юм авах гал нэг юм зовлонтой цаг үе хэлээ шүү дээ. Тий. Тэгэл би юу гэж бодож ажилласан гэхээр тэр контент нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болохоор зүгээр л тэр тухайн 30 минут 45 минутын хугацаанд тэрэнд үзээ сатаарад энийгэд өнгөрүүлж чухал. Энэ өөрөө хүний стрессийг тайлах байхгүй юу? Яг би тэгж бодож явж ажилласан чи харин аваа амжилтанд хүрээд. Жубарг од болохоо шахсан шүү дээ. Өө чамааг бүр таньдаг болсон шүү дээ. Тэгээ ер нь нэлээд танигдсан. Тэгээд тэрүүгээр явж өөрийгөө задлсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бодсон чи ер нь бас амжиргаа ер нь хэрэгтэй байна. Гэсний үндсэн дээрээс гэр бүл одоо их нэртэйгээ цуг нэг бизнес эхлүүлээд салбар ажиллуулад явсан. Бас болж байна. Болохоор Тийм манай хаббол бол үнэхээр бас шаргуу хүн шүү. За баярлалаа. За магтуулаад татаал яг юм. За 1990 нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. тэгээд тэр шоугаа ер нь яагаад цааш нь ингээд хөгжүүлээд аваа явъя гэж болоогүй юм. Тий. За яг хөө тэгэл яалчгүй нөгөө франчайз учраас тэгсэн тоотой хэмжээтэй хязгаартай байгаа л да. Тэгээд дээрээс нь миний зогссон нь болохоор би өөрийгөө болоо гэж үзэж байгаа. Яг өөрийгөө бодвол тэнцээ хөтлөөл ингээл яваал ингээл байж болох нь байсан л да. Хамгийн гол нь үзэж байгаа хүмүүс өөдчих шүү дээ. Бас ер нь өөдчих шүү дээ. Олон дугаар тэгээд 100 200 дугаар гараад ирэхээр чинь тэгээд хүмүүс ер нь залах нь гэсэн үднээс. Яг тухайн үед залууч байсан байна. Тэгээд тэгтээ яг би бодож байгаа юм чинь би телевизэд ажиллаж байгаа миний чухал юм бол үзэгч байгаад байгаа. Тэгэхээр үзэгчийг анхаарахын тулд үзэгчдийн сонирхлыг татах үднээс өөрийгөө ингэ татаад авчиж байна л гэсэн. Тэгтээ айхтар шүү. Танаахан бол одоо ингээл ганцхан чийж биш одоо ингээл санаа байна. Одоо миний хасар байна. Одоо ингээл ер нь ингээл бүгдийг ингээл харахаар айгу өөртөө ихтэй хүмүүс санагдаад байдаг. Маш өөртөө ихтэй. Энэ бол ялцж байхгүй одоо өвөгөөс л ихтэй л байгаа л да. Гэр бүлд одоо тийм одоо тэ юм идеал болсон юм мундаг хүн байна гэдэг бол тэрийг л дагдаг л байгаа л та. Тий. Энэ яах вэ тэгэл. Гэхдээ юу юм л да. Тэгэл одоо манай өвөж хэлж лээсэн хүүхдийг ер нь гидсийн сатгалан тасоогийн бүтэн өсөх шиг зөв юм байхгүй л гэдэг. Хайцгүй. Би өөрөө тэгэд өссөн байхгүй. Ирэхлээр нь ямар ч хайцсан байхгүй. Энэ юм хэлвэл хэлж л байна. Тэгтээ өвөө байгаад бол надад юм хэлдэг хүн байхгүй л байсан л. Өвөөгөөс авшилцааг инх гэдэг болохоос иднэс гэхгүй. Ер нь бол тэгээд тийм хүүхдийн биш одоо хүүхдүүд бас ерөөхдөө тэгэж анхаарч байгаа. Мэдээж гидсэн сэтгэл. Тийм биш шүү. Сэтгэл нь айлгаад байна гэдэг чинь сэргчлэлтэй юм. Одоо ингээ хүмүүс гадуур ярьдаг шүү дээ. Би болохоор нөгөө цодуулаад цовдлаа. Одоо та нар ид үгүй шүү дээ. Цаг үеэр өөр байгаа юм чи. Чадчихэл байл хүүхдтэй сайн сайхныг л зориулна шүү дээ. Тэр чинь хүүхдэд өгж байгаа ихтгэл. Одоо би яаж ийн өгөхлөөр чи би ч өөрөө тэгэл аль сайхныг идэж өссөн боломжндоо шүү дээ. Яг чадлаараа манай өвөө эмээ аав ээж дах их нь надад бол муу юм идүүлээ гэж бодоагүй. Тэр чинь надад үлдээ би тэр төлөө зорж байгаа байхгүй юу? Ер нь сайн нэг айтайгаа хоол идэж амьдрах хэрэгтэй. Үгүй тийм шүү дээ. Тэгээд тэрийг бол өгөөд байгаа юм. Айц байхгүй.
Ингээл хүүхдүүд чинь цодны ээж загна гээл. Анх чи хэд хоёрыг танилцсан түүхч бас яг тийм шүү дээ. Гівгэн чи хөөе сайн уу галаах юу байна? Юу би ийм учдаг чи айгүй нээлттэй байсан баг. Шууд ингэсэн. Хоёлаа нэг яриа байгаа гэх юм. Би ингээд нөгөө нэг ингэсэн юу лавсран гойн одоо ач нь байгаамаа би гэсэн. Юу саран хөгийн хүүгээ шууд ингээд нэг дор ингээд бүх CV-гээ тавьж байгаа юм да. Бүгдийг манер танилцуулдаг байхгүй. Тэгээд би ч юусэн ингээд за ойлголоо тэгээд патгал танилцсан. Тэгээд тэрнээс нь ингээд хүн өөрийгөө тэгээд нээлттэй танилцуулчихаар нөгөө шууд автоматар ингээд суучдаг юм билээ. Тий. Дараа нь дахиад ахвал нөгөө өөргөө ойлгох чуулна их амар л да. Тэгэхээр заримдаа ч бас чаддгүй маа гэхгүй. Тэгээ тантай бол яхаа тэгээ Google-тэй театр дээр нэг ороод ирсэн чи манай найз гээл. Таны ямар ч гэсэн хэрэгтэй хүн байна л гэж бодсон багт гэхгүй. Тэгээд олон жил. Ер нь эцэг гэхээс хідүүлээ юм би. Чи одоо Сарвхаа ахын хэд хүү юм бэ? Яг аав ээжээсээ бол хоёулаа. Тэгээ яг нөгөө нэг тэр үеийн баг мооч их бол байлаа шүү дээ. Айл өргөж амархан нөгөө нэг сал зариндаг. Тэгээд тэрнээс хойш би бол одоо яг төрсөн эцэгээс нэг дүүтэй ерөнхийдөө бол хоёр дүүтэй ээж нэгтэй. Миний нэг бас хөөрхөн юм би. Янзын хөөрхөн дүү. Яг тэгэл үний хүн болгоны амьдрал ерөнхийдөө байдаг. Нөгөө хацал юугаас багтаа үдцсэн. Тэгээ энэ яг нэг болонтой гэрсэн юм чи энд бол нэг ачаалбал өгдөггүй. Тэгээ за яг ийм болсны үр дүнд янзын хөөрхөн дүүтэй болсон. Надаас 20 насны зөрүүтэй. Аав хоёр шиг л байдгийг. Оо за. Тэгээд гуруулаа. Зөв. Хабуулын үндсэн мэрэгжил юу юм бэ? Миний мэрэгжил олон улсын сэтгүүлч гэдэг. Зохиомж. Оо за. Зохиомж төгссөн юм уу? Тий, ер нь. Тэгэл ер нь хэвлэл мэдээл энэ сэтгүүл зүй ер нь аягүй сонирхолтой. Аягүй гоё. Ажил даанч яахгүй. Сэтгэл өрөхгүй. Яагаад тэгэхээр одоо ч Монголч ингээд ер нь жоохон тийм дампуу онцог хуцаал яваад байна шүү дээ. Гэхдээ би бүгдийг нэг хэлэхгүй л дээ. Гэхдээ сэтгүүл зүйн салбар дөрөвдөх засаг гэж байхгүй болсон. Дандаа л нэг төлбөртэй, ялбартай, хаалттай, гэрээтэй, мэрэгдэл гэж явдаг. Яг одоо энгийн иргэд ингээд мэдээлэл үзье ихлээр нэг мэдээлэл гарч ирэхээр заавал хоёр тал гарч ирдэг. Ер нь анзаараад заавал хоёр тал гарч ирнэ. Яг нэг болохгүй юм гаргаж ирээд нийгэм ч бас болохгүйгээ гаргана штэ. Болж байгаа мэгт нь ойлгомжтой. Тэгээ ихлээр заавал нэг тал гарна. Оо наа чин тийм эн чин тэгдэг гэл ингээд хоёр тал гарч ирээд үзчихдэг. Ерөнхийдөө энэ дөрөвдөх засаглал гэдэг юм чи одоохондоо нуугдсан байна. Хэрвээ дөрөвдөх засаглал ингээд байгаа байдлаасаа санаа зовхгүй зүгээр гарч ирээд яг үнэн сэтгэлээс яг зүгээр иргэдэд яг мэдээллийг тэр чигээр мэдээллээр нь ингээд хүргээд араас нь хэрэгтэй юм бол судалгаа юутай ингээд хүрэгчих юм бол одоо энэ улс төр нийгмийн амьдралаас асар том өөрчлөлт гарна. Энэ сэтгүүл зүйч нь аягүй чухал салбарлалтаа ууг. Тэгээ одоохондоо булангартай байгаа учраас ажиллах сонирхол байдгүй. Гэхдээ би дороо ингээд дотроо боддог ингэчүүл зүгээр тэгчүүл гоё иймэрхүү нийтлэл зүгээр л өөртөө бичдэг барьдаг нэг иймэрхүү юм бол би. За хоол гэж ярих. За тэгээд ч одоо хоол идэвхгүй юм байл. Харин тийм ээ яг тэгдэг аахгүй юу? Яг тэгдэг. Тэгээ янз бүрийн хаалт байна. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Оршин алдарт Зубровка. Тэгэл манай өвөгийн хэлдэг үг гэдэг шүү дээ. Миний хөө адын харамч өөрөөсөө хоол хармилдаг шүү дээ. Яг жоохон тэнийг юм болохоор хоёроо хоол удаал гоё хоол идэхэл ингээд тэгсэн яваад ирсэн бүх юм дээр л юм байна л да. Хүн бол өөрөөсөө юм харамлна гэж тасраад тийм. Тэгэхээр өөртөө. Тэгээ өөрөө гэдэг чинь бас тэгээд цаашаа задраа явчихж байгаа гэр бүл байгаад. Яг үнэ. Тэгээ миний хань ижил миний өөр хүүхэд бол миний гэдэг үүднээсээ ерөөсөө би ер нь гэр бүлдээ тэрээс сайн сайхныг авчрах хэрэгтэй байна гэдэг. Тийм бодлол их байна. Үнэ. За ичж хорон чи би жаад реклам хийж л. Энэ дотор нэг өвс хөөд байгааз. Тий. Тэр өвс нь жоохон юм өнгөний туяа өгдөг юм яадгийг. Нэг ногоовтор өнгөтэй байгааз. Манайхан чинь заримдаа нэг юм өнгөтэй юм гэхээс бас жоохон хашаад байгаад байдаг шүү дээ. Зуброкоос бол тэгж айх шаардлагагүй юм бэл. Яг л сан цэгэр. Энэ одоо өвсөн ихтэй их л хийцэдтэй өвс байдаг. Одоо бошиар төмөл одоо шидэт өвсөл гэж нэрлэдэг юм гэсэн шүү дээ. Бison грас гэж. Бисоны өвсөл гэж.
Тий. Тэгээ эн чинь нөгөө нэг бараг 600 гаруй жилийн уламжлалт жор амталгаа. Байгаль өөрөө тэгэл хамгийн тансаг л да. Тийм тий. Тэ. Нэг бугын золчиг юм байх вэ гэхгүй. Нэр хасуу маань ирсэн байгаа сургуулсан уу? Өө за за. Одоо яхаа хасуу Монголдо сурах юм уу? Тэр нь Монголдо байхаар. Өө за за. Би ч уусаа байгаасаа ч гэж бодчих. Ах юм ганц хүү. Харахаар тэгээд яг аавна хар. Тийм шүү дээ. Тийм. Одоо тэгээд гүүж байгаа, харж байгаа, харайж байгаа тэр имээд хань олж байгаа энэ төр бол янз. Айхтаа хасар чинь тэгэл юу имийг хөтлөөл. Шинэ 2 цагт маань танд хүмүүс бааранд тааралж байна гэж. Имийг хасар хоёр шүү дээ. Дөөл ингээл гадуур хаагуур явах гоё юм юу байна. Бүгдэнд нь хөтлөөл явчихна. Тийм хань болсон тэгээд. Тийм шүү дээ. Нэм жоохон байх чинь хасар чинь хасууг аавна гэлдэг л юм. Тий. Тэгсэн чинь одоо хасуу залгуулад имийг харж байгаа. Тэгэл хүний амьдралын эргэх холбоо гэж ерөөсөл тэр тий. Тий. Сайхан шүү дээ. Сайн л даа. Өвөөгийн тэр их одоо ном тэр зүгээр ингээл хорхот л лавсраахын номнууд бол амар тий. Би өөрөө нөгөө номонд аягүй дуртай. Тэгээ нэг тийм айхтар ингээл уншиж гавхгүй ч гэсэн ингээ ном харахаар л ягаад ч юм гоё яваад байдаг байхгүй. Тий. Тэгээ би тэгэл лавсрангойд хасрыг дуутахаар л гүгэл очино л та. Тэгэл би номынх нь өрөөрөө орчоод гацчдаг байж үлээ. За тэгэл контейнер дүүр ном байгаа да. Тэг. Цуглуулгын их. Гоё тэр донч. Яг сул тал нь гэх юм бол тийм их намын дотор өсгөөрөө тэгэл ном тохоо ичдэг юм лээ. Ер нь хавал уншихгүй юу? Гөө уншдаггүй байсан. Аа. Одоо тэгээд өвгөөс хойш ер нь уншдаг болчиход. Тэрнээс нэг ном барай суухыг ерөөхдөө боддог болчихлоо. Байгаа. За тухайд бол ер нь тоодгүй байсан шиг л зөндөө хүмүүс орж ирээ ППХ гэдэг. Тэгснээр том болол харсан чинь нэрэл 1800-ууд үеийн Орсын номны юм цуврал муурлууч байж ах шиг. Тэгээд бүх нөгөө нэг зохиолч нар юу бүгдээрээ байж идэг. Тэгэл гоё юмны хажууд л байсан юм байлээ. Тэгэл тоохгүй тэгэл дээгүүр нь хараалхал тэгэл өмөлөл явчихсан байх нь шүү дээ. Би Урайхангойд орчоод бас яг гайхчихсан байхгүй. Ингээд баг бүтэн игнээ шахаад Достоевскийн ингээд цуврал Достоевский гэсэн. Тэгэнгүүт би гайхав. Достоевский ч одоо нөгөө Кармазовын хөвүүд, Гимзим одоо нөгөө солиот молиот гэдэг нэг юм 5 зохиол бичсэн байдаг шүү дээ. Тэр зузаан. Энэ тэрнээс илүү ийм зохиол байд юм уу гэдгсэн чинь наа чи шүүмжүүд юм аа минь хөө гэдгийгсэн. Тий. Одоо тэгээд номон дээр чинь тийм шүүмж араас нь гардаг болцоо. Биднес ч сая юу эрдэм шинжилгээний баг хурлаас судалгааны ажлуудын төвж аваад бас эмхтгэл гаргасан. Шавнар нь гаргаж өгсөн. Ийм цаа. Тий. Тэгээд уншихаар бүр ингээд өөр байгаа юм чи. Нөгөө задлж бичдэг. Яг нэг шүлэг ингэж ингээд байгаад хүн уншаад гоё яруу маруу гэдэг ингээд цаа. Судлаач нар утганы юу юм, юу бодож ицсэн, ямар хэлбэрээр бичсэн, яадгийг тийм бүгдийг гаргаж өгөөд нөгөөх нь харьцуулаад унших гэж бас гоё байгаа юм чи. Тэрх байгаа. Тэр чинь ингээл тэгэхээр тэр Урайхахын тэр номнод бол ер нь ойлгомжтой. Судалгааны тэр юмнууд их гоё. Шүүмжүүд байна. Ер нь шүүмж хийдэг чинь бас их гоё юм. Одоо Монголд орж ирэх гээл ирж байгаа тэгэл одоо таны салбар, киноны салбарт л ерөөхдөө шүүмжүүд бичигдэх гээл л шүү. Тийм. Гоё биччихээсэй гээл зарим нэг хүмүүсийн бичиж байгаа тэр шүүмжүүд нийтлүүд их гоё байдаг. Нэрэл нь чи яг зөв өнцгөөс нь харж байгаа юм. Хөгжиж хөө. Шүүмж байж гимээ бас л ерөөхдөө бүх салбарт цааш явах гэдэг. Яг үнэ. Одоо тэр үтгээл одоо рестораны салбарт хүртэл тийм ээ, хоолны салбарт хүртэл тийм ээ. Мэргэжлийн хоол тийм шүүмжилдэг хүн. Тэгээ биднээс бас тэрийг дагмаар байгаа байхгүй тий. Тэр газрын тэр хоол нь тийм гоё очоод идчихдэг. Энэ муухай шүүх юм бол өөртөө хөлөгтүүлэхгүй. Онцлох боломжтой. Тийм тэгээд шүүмжийн салбараас нэлээд хөгжөөсэй л гэж их боддгийг. Танай ихнэр чи ер нь ямар мэргэжилтэд юу хийдэг вэ? Манай ихнэр чинь юу үйлдвэрийн экологч. За. Экологийн инженер мэргэжилтэй. Одоо л яг битээч нэг бизнес хийгээд тэр сой салон гэдэг. Тий, сой салон шүү дээ. Тий, сой салоныг ажиллаулаад. Тий. Тэгээ хүүхдүүдэд харна хаяа өөрөө эрхлэн бийч нэг. Тиймэрхүү зарчимтай л дахиж явна. Тэгээд одоо бас нэг удахгүй бас нэг шиний юм эхлүүлэх гэсэн нэг даахгүй нохоо болоо хураана гэдэг чинь нэг подкаст хийх юм уу гэсэн санаатай. За.
Гэхдээ галаахан нөгөө нэг юм сүүлийн үед бас нэг хүнд имзэгэл хийж байдаг шүү дээ. Тэгээ одоо уран бүтээлчид бол имзэгэл дээрээ бүтээл гаргадаг. Би ч бол яг эргэн үний үүднээсээ одоо энэ нийгэм чинь эрэгтэй хүмүүс ер нь жоохон алгаатай. Тэр нэг манай өвөө хэлж ийсэн. Энэ их дүлхий цаг үе. Яагаад дүлхий гэсэн бол би их бодсон. Нилээ хэдэн жил бодсон. Бодоодсэн чи одоо харсан чи нэр эрэгтэй хүн сонсдгүй цаг үе. Эрэгтэй хүнийг сонсдоггүй цаг үе юм байна. За байр суурь сэтгэл санаа тэгэл амьдралын хэм маяг энэ ер нь авчигдах маягтай. Яг үндсэн үүргээрээ бол ингээд мэдээж ертөнц ингээд цаашаа хөгжих бүх юмд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнцүү байдаг. Гэхдээ манай Монголд өнөөгийн нийгэм нөхцөл бол яг тийм аратнууд бол бий, мэдрэл үлдүүнүүд бол бий, маанагуд бол их бий. Гэхдээ ерөнхийдөө нийт ингээд юугаар харах юм бол эрэгтэй хүмүүс чинь бас амьдралыг авч явдаг, ялдаг, тийм сайн сайхан лөө хөдөлдөг, гэр бүлээ хамгаалдаг, гэр бүлийнхээ өмнөөс байдаг юм. Их орныхоо өмнөөс байдаг. Дайн болгоод яг ирчүүд л явна шүү дээ. Ер нь бас. Гэхдээ бас уул нь эрэгтэй хүний үүрэг юу байгаад байдаг хэрэгцээ. Гэхдээ одоо бол ер нь жоохон шахсан маягтай байгаад. Тэгэхээр нэг жоохон ирчүүдийн өмөрч, ирчүүдийнхээ сэтгэл зүй, эрүүл мэнд одоо амьдралын хэм маягт нэмэр болчих юмсан гэд мэрэгжлийн хүмүүс оролцдог подкаст хийчихдээ юм билүү гэсэн. Наач шүү гоё гэж яваа. Яг нь миний бодлоор бол нэг бас нэг тэгж бодоод байт юм аа. Одоо дээхэн үед бол одоо ингээл те за яг 13 дугаар зуунаар жишээлэл бодъё. Тэр үед гэх юм бол мэдээж тийм сте. Ингээ байгальтайгаа ойр ирчүүд бол илүү гараал яхад нөгөө нэг эрсдэлтэй уучрах тийм ээ. Ан амтэн ан аваас ахуулаад тэгэл дайн байлдаанаас ахуулаад ирчүүдийн сорил ихтэй цаг үе. Тэгэл тэр чинь нөгөө нэг гараал тийм их ирч хүчээ гаргаж байгаа юм чи нөгөө тестостерон, адреналина ялгаруулан зарцуулах боломж нь их суурин болоод ирэнгуут одоо ингээд ирчүүд нэг юм ялхаагаал тэгэл таргалаа залхуураал тэгэл нөгөө ингээд тестостерон буураад эмшиг болоод тэгэл ингээл тэр нь ингэж дамгаалж явсаар гал одоо ийм цаг үе олцсон болоод гэж би бодоод байдаг шүү дээ. Тий бас нөлөөлж л байгаа. Гэтэ энийг би сонин тэр нэг сэтгэл зүйч найзаасаа сонсч ирсэн. Манай 10 жилийн найз үүд. Тэр нөхөр л надад хэлж ирсэн. Одоо ингэж нийт ирчүүдэд нэг асуудал тулгараад байна. Энэ эмгэг. Ямар эмгэг? За. Ямар эмгэгийн шалчгнуур эмгэг гэж. Шалчгнуур эмгэг. Одоо яа гэвэл биднес юмны учир ингээ олчдаг байхгүй ерөөхдөө. Тэгээ эмэгтэй хүмүүс нөгөө нэг юмыг ингэж наривчл детальчж ингэж нөгөө нэг нэгээр нь үрж бүтээдэг. Эрэгтэй хүн бол бэр шаталтай өргөөд пар болчлоо гэдэг. Эмэгтэй хүмүүс болохоор ингэж яадаг. Энэ хоёр чинь нийлээд нөгөө нэг арга билег юу гэдгийг. Ингээд яг ингээд нэг нөхдөг чадвар байхгүй. Тэгсэн тэрнийхээ дагуу нөгөө ирчүүд чинь ингээд юмны учир болохоор тайлбарладаг гин. За. Үгүй чи наадах ингээд хийчих юм бол эн чинь ингээд тэрэн тэгээд идэг энэ тэр нь тийм байхгүй юу гэдэг нэг юм байгаад тайлбарладаг. Тайлбарладаг нь шалчиг эмгэг рүү авчдаг гин. Байнгын ингээд эмхтэй хүлээж авах та энэ шалчигнаад байна гэд. Мөн одоо ингээд шалчигнаад байж их юм чи би одоо юмаа сурыг ингээд цааш явъя эмхтэй хүмүүс явчихдаг. Нөгөө эрэгтэй хүмүүс нөгөө тайлбарлах хүсэлтэйгээ үлддэг. Хүсэл тоглох хөвгтэй их юм ярьдаг. Энүүгээр ер нь ихнэр үнд нь ундаг гэж байна. Байр суурь нь ганхдаг гэж байна. Сүүлийн үед нийтээр би бас бодсон. Би ч бас ер нь их олон хөвгтэй байна. Өө наатах тэг ингээд заавал тийхгүй. За би хийчээ гэх юм бол болтго юм байна. Би хийчээ гэдэг нь би наатах чи аргыг олоод хийчээ гэдэг чинь нөгөө үг үйлдэл хоёр нийлэхээрээ ингээд амжилт гаргах чинь эмхтэн тал гэж. Тийхгүй наатах одоо ингээд хийгээчдэг гэхэлэр хүний залхаагаар балардын юм байна. Тэгээ энийг нөгөө нэг юм шилжих юм гэж нэрлээд байдаг. Би бас сонсоогүй төлөөл загнуулдаг. Ерөнхийдөө нэг өөр юм бодож явж байгаа л нэг юм бодож явж байгаа л тэгэл нэг юм хэлэхээр би тэгшдэг байхгүй амын дагуулаад тийм гэдэг зөвшөөрчдөг байхгүй. Тэнгууд дараа нь яг фокслоод яг ингэсэн чинь би чамд хэлээ өстэй гэдэг гарч ирдэг байхгүй. Би тэр үед нь дугаанд нь сонсоогүй байхгүй. Тий. Яг тийм. Тэгээ дүлий байна. Тий, дүлий шалчхар байна. Тэгэхээр эрэгтэй хүний юу ндаг. Тэгэхээр энэ үед яах ёстой юм бэ гэхээр ирчүүд маань дууга цөлөөл гэдэг юм. Заавал тэрийг тайлбар шаардлага. За. Ер нь хамгийн зөв шийдэл нь болохоор за би хийчих. Гэт хийчих юм бол үллээс гарах чинь, үрдүнч гарах чинь, үгээч цөөл чинь нөгөө эмхтүүнийхээ урыг хүргээд авахгүй нь штэ. Тэгээ энэ дээр суралцах гэж хичээж ин да. Тэгэхээр энэ подкастаа хийзээ эхлэхий. Наа чи сонирхолтой гоё сонсогцсон. Эхэлчих санаа байна. Болдог бол энэ 10 сартаа багтаа чийл гэж бодох юм.
Тэгээ одоо яа тийм байгаа. Тэгэл надаас үл шалтгааллах нөхцөл байдлууд хойшин татах нь байх. Ингээд ихлээд эрчүүдийн ийм зөвлөгөө өгөхгүй бол эрчүүдийн донтоо сэтгэлээр унах нөгөө нэг амьдралын хэм маягаа алдах юу бол арай л их болсон учраас биднээс бас нэг зөвлөгөө өгч хийдэг. Зорилготойгоор. Зөв. Санаа байна. Наа чи үнэ тийм судалгаа хүртэл байдаг гэсэн шүү дээ. Монголд одоо амьд хэвдсэн хүмүүсийн ихэнх нь дандаа эрчүүд байдаг гэх. Тий 8-9 одоо 10-ны 8-9 эрчүүд байдаг. Эрчүүд байдаг л юм гэсэн. Энэ гэхдээ айгүй эмзэг сонсгож байгаа. Тий. Эрчүүд чинь тэгэл ер нь гэр бүлтэй байтугай чи эх орондоо л амиа хөчдөг л хүмүүс шүү дээ. Ууг нь бол. Лавсрын санг хизээ байгуулсан юм бэ? Айлуу хоёул нь 3 дахь хоногийн. За ер нь бол ихний 3 хоногыг бол тий сайхан тий мэдж байгаа. Таал яг нэгтгүүл орж байгаа шүү дээ тий манайхаа. Хизээ байгуулсан юм бэ? За сан байгуулад одоо 4 жил болж байна. Ааха. Тэгээ 3 жил болж байна. 3-4 жил болж байгаа. Цаг хугацаар ямар хурд юм бэ? Тэр сонгооч одоо бурхан болоод 4 жил 6 жил. 6 жил болсон. 6 жил болсон. Ямар хурд юм бэ тий. Тий. Дөнгөж саяхан шүү дээ. Хэвээ цаг хугацаа л гүйтгий харахгүй. Харч самжихгүй л юм ярьна. Тийм тий. Нийгэм итгэхэд л ингээл явцсан. Тий. Тэгээд яагаад санг байгуулсан бэ гэхээр юу нэг түрүү хэлсэн ш нь өвөөх юм ингэж биднээс яах. Тий. Тэгэхээр зүгээр өвөгийн бүтээл бол зүгээр далаа. Амар их бүтээлтэй. Тэгэхээр энийг харамлах биш, хадгалах биш. Хүмүүст ингэж эмх зэгстэй түгээе. Оюун юмчиг дэглээд түгээе гэдэг зорилттойгоор. Одоо би миний хувьд манай гэр бүлийн хувьд ч гэсэн тийм өвөгийн бүтээлээр одоо уран бүтээл төөрөө хийсэн хүмүүс ирж хандах юм бол ерөөсө татгалзах юм байхгүй. Нээлт түгээд. Маш сайхан түгээд. Чи ингээ заа болон заа хэдүүлээ. Хамгийн гол хүсэж байгаа юм нь оюуны юм чи хууль гэж бас нэг чи хууль байгаа учраас нөгөөхийн дагуу гэрээ контракттайгаар ингээ цааш ажиллаа явуулнаа. Зэгцтэй байна. Тэр болгон чи эргээд бидэнд нөгөө тэмдэглэгдэж үлдэн тэр онд тэдэн онд тийм үнд гэж ийсэн гэл түүхүүсэн. Тэгэд миний хүсэл болохоор бас оюуны юм чиг дээдлсэн бас номер 1 биш юм гэхэд ихний 2 3 багтахаар тийм нэг төрөм ус байгаа. Хамггүй төр жүжигийг одоо Herointer Time-д одоо албан ёсны эрхтэйгээр аваад тэгээд одоо том музикл хийлээ шүү дээ тий. Нэрийн солихтой та бүхнээс зөвшөөрөл авсан уу? За энэ ер нь их айхтар асуудал байгаа. Оо тийм үү. Буруу юм орч бай. Буруу яг зүгээр хүмүүстээ бас тодорхой хэмжээний мэдээллийг бол өгсөн дээр баг. За. Тэгээ нөгөө нэг албан ёсноор эрх авдаг гэдэг дээр болохоор би энэ асуултанд хариулахгүй үлдчихэж байгаа. За. Яг ойрхон байгаад нэвтрүүлэг юм бол хийж лээсэн бүтээлийн явуулах зөв. Би дөнгөж сая танд ярьж бүтээлийн ингээд түгэж тэгвэл үнэхээр яг сайшаалтай биднээсийн одоо бахархал төрж сууж байгаа нэг юм өвөгийн бүтээл ингээд дэлхийгээр явж байна. Дэлхийд тарж байна. Англиарч явлаа, сүүл Сингапураар илүү Малайзаарч илүү явсан гэсэн одоо Японоор явж гин гэж байгаа. Гэт гэх мэтлээ яхахлаар ингээд өвөгийн бүтээл дэлхийд харна гэдэг бол маш гоё. Нөгөө талаасаа одоо юу гэдгийг бүтээл тэр чигээр ингээд философи бүр үг үсгэнд нь ингээд амин сүнсэн шингэсэн бүтээлийн нэрийг болохоор биднээс өөрчлөхгүй. Тэн цаад хийж байгаа хүмүүс нь өөрчилсөн. Тэгээд яг хөө миний хувийн бодол. Би бол ер нь жоохон сэтгэл дондор явдаг. Шекспирийг өөрчилдөг юм уу? Тэ. Ричард Хааныг өөрчлөөгүй 500 жил яваал ирлээ. Тийм биз дээ. Хамлетыг нэрийг өөрчлөөгүй 500 жил яваал өнөөдрийг ирсэн л байгаа зү. Тий. Тэгэхэд бол одоо л тамгагүй төр жүжигч юу болов гэхлээр ч одоо тэгэл нэх юм гоё юм алт мөнгө ингээл битүү торгомоор уусна юм тэгэхэр дутуу шиг л болчихлоо шүү дээ. Хуучин тамгагүй төр ямар байсан бэ гэхлээр ингээл хачин гоё би одоо юу гэдэг 300 киноны баатар чи юм бэлээ. Тий. Хаан шиг юм байжсэн. Одоо тэр уруудаг тэгэхэр дутуу шиг болцсон. Ерөөхдөө гол амин сүнсэн нэрэнд нь байгаа байхгүй. Тамгагүй төр. Яг үнэ. Тэгэхэд одоо зүгээр би миний хувийн бодлоо яг гороо татсны яраас л хэлж байгаа шүү дээ. Юу вэ гэхээр тамгагүй төр бол хүний үеийн түүхэн жижиг. Тэгтээ мэдээж зохиосон. Яг жинхэнэ болсон үйл явдлыг бичээгүү. Зүгээр зохиомол ийм болсон бол яах вэ? Хамгийн сүүлд нь тамга хатныхаа чийж нуудаг.
Тэрийг яадаг вэ гэхээр Чингис хаан нүж болгож хатгаад төрдөг байхгүй. Тэрийг бодож өгөө ингэж битсэн баг. Тэгээд өөрийнх нь имзэглэл дээр битсэн. Улс орон ингэх вэ, тийх вэ, ийм байх вэ гэд. Тэгсэн тэр тамггүй төр тийм хүний үеийн тийм түүхэн жүжиг нь төрөг хувц өмсөд хүний үеийн үйл явдал харуулад нэр нь Монгол хаан нэртэйгээр тэгээд жүжиг биш юм entertainment show болоод гарчиж байгаа юм л да. Тэг. Яг хоорондоо хилцэж ярьсан юм бол би гэхдээ яг тийм бүрэн төгс оюуны өмчий хуулийг дээдлсэн нэг тийм бүрэн төгс тохиролцоо бол байхгүй гэж үзэж байгаа. Би хувьдаа. Яг хамгийн гол нь би ч одоо ганцаараа биш л дээ. Тэгээ манай гэр бүлийн олон хүмүүс байна. Тэгээд тамггүй төр жүжиг тэр үйлдэлийн ямар гоё тансаг бол. Тэгээ энэ жүжиг чи өөрөө жамсран жавгаа зориулж бичигдсэн. Өө хэлсэн шүү дээ. Одоо жамсран жав байхгүй болсон тамггүй төрч байхгүй л. Яг араас нь үдсэн л дээ. 10 дунгай тогсон. Хин ах тогсон шүү дээ өөрөө. Найдан дөрж ах тогсон. Гал гих мэтлийн төрөл хөлбраар үдсэн. Гэхдээ жүжиг хэлбэр бол тэнд бол их хөвдөгдөж явж байгаа. Яг үндсэн ерөөхдөө бол өвөгийн бүтээл дэлхийд тарж байгаа. Энийг бол зохион байгуулж байгаа хүмүүст нь баярлалаа гэж хэлнэ. Гэхдээ бүтээл бол маш тийм бүдүүлэг хандж байгаа. Би бол боддгийг. Өвөө байсан бол нэрийг Монгол хаан гэж нэр өгсөн үү? Тийм бах тий. Тэгсэн яах. Би ч бас тэрэн дээр бас гайхчихсан. Одоо жишээ нь үр могоо. Тий. Үр могоог одоо нэрийг өөрчлөх юм бол явж чадахгүй ч юм шүү дээ. Тий шүү дээ. Үр могоо юу гэх юм. Ачлгүй хөөгөл нэг л. Зүгээр одоо бүр нэрээ юу гэх юм. Учиртай гурван талхаг Монгол хайр гэдэг нэг л. Тэгээ ер нь тиймэрхүү тохиол байна. Энэ дээр бол ер нь их хайн ганцсан гэж үзэж байгаа. Тэгээд яг явжлаг өвөгийн бүтээл төмөн төгжлэг. Зөв. Одоо энэ за хоол идэж байгаа хөө. Яг хоол ингээд хавуул ингээд яг хоолоо аваад ам руу хийгч яхад нь би яриад гэлдэг байна. Зүгээр би хавуул тэгэнгүүт идэхэ болж байгаа. зүгээр амандаа хадгалж зөөлрүүлж яа. Хасуугийн бичиж байгаа хэр сонирхож байна. Сонирхож байгаа харагдав. Сонирхож байгаа юу? Тийм гоё юм бичээсэй гэж боддгийг. Ярьж байгаа мэрч байгаа айгүй эвлэг гэж. Тийм. Тийм. Ер нь яг удамжил гэж вийлтэй. Гэхдээ одоо зүгээр цаг нь болоогүй гэж магадгүй. Хамдуу яг цаг нь болохоор энэ бичээд гараад ирнэ. Тэг баха. Тий. Тэгээ өшөө жоох юмнууд олон бий. Манай жоохнууд тэгээд хэлж байгаа, ярьж байгаа нэг тийм өөр хэвийн бас учрын бас их олон хүмүүс байдгийг. Тэг ямар айхтар тийм хэрсүү юм бэ те. Цаачаа. Тэр нэг байгаа байдал, бие авч яваа байдал те. Тий. Айхтар. Тэгээд яг авшиг. Тэ. Тэр чүл бол байгаа нэг. Гашуу хөхтэй хүн шүү. Хасарч бас тийм. Үгс уусан бол одоо зайл гэдэгсэн. Тийм. Тэгээд хүн хатгаад айгуу тийм хор хөхтэй. Гэтэ цаанаа мэдээж тийм бодохгүй л та наанаа ам нь бол. Гайгүй тэгээд Сэнгээ хоёр тэгсэн. Тий. Гайсагээ Сэнгээ хоёрыг дуутчихна. Алигт хоёр нь хүрээд ирчихлээ. Тэгэл дуутчихна хүрээд тэгэл. Нэг нь найцч бас л. Тэгээд шудраг ирэх юм байсан шүү. Би чинь тэгэл юу гэх юм одоо өвгөөс хойш хоёр шахыгаа алдлаа. Манай хамгийн том ах бас бурхан додсон. Тэгээ хасарч өөр манай 7 дахь өвгөөгийн 7 дахь хүүхэд байхгүй. Бахасаа 2 дахь. Наагч бас явсан. Тэгээд өвөөч байна. Тэгэл нэг хэсэг зовж ийн л гэж боддог байлаа. Шаналал айгүй хэцүү. Бүр ингээл би нэрээ тэгэхээр баараагүй дотроос хүн алдахарч хэцүү шүү дээ. Өвөө мэж дөө ингээл өссөн юм болохоор чинь тэгэл их хайнаа тэгэл зүүдэн чултгүй ирээсэй гээл. Яа тийм болоо гэд амир хэцүү. Ер нь өвөө байхад ингээ бүх юм хаацсан юм шиг. Тийм хөл хацуул хол байлаа. Манай нөгөө нэг бурхан дотсон. Дээрээс надаас хүүхэд байхадаас айгүй том цохилт болж л байсан. Тэгээд байжсэн чи ер нь саяхан л ерөөхдөө бодож аллаа л да. Одоо ингээл яхахаар одоо манай асар ахч байна, өвөөч байна, том ахч байна. Өнөө нөгөө өвөөч байна. Ингээд явсан хүмүүсийг яг тухайн үед хэцүү байлаас одоо утгаар ингээд эргээд айгүй сонио хувираад жаргал болчихдээ юм. Бага юм шиг санаал ингээл бодоол. Хаяа бүр
ярихыг хүсвэл ярьж болж ин төсөөлөлтөө үнтэй. Ингээд юм тэгээд юм тэгэхээр бас урдаас хариулаад идэм юм нэхгүй. Тэгээд ингээд хүн дурсан гэдэг чинь бас тэгэл эргээл хэдий жам тийм хатуу хөтөө байлаач гэсэн нэгэнт болцсон тохиолдол дээр бол өөртөө сэтгэл санаагаа амар ойлгохын тулд ерөөд жаргал болгодог юм байна. Өө минь энэ цуудаг байсан да. Ах минь ингэдэг байсан да. гэж бодохоор. Ер нь лавсрангой ингээд яг ингээд би бол мэдэхгүй одоо хабуул бол одоо ойрхон хүн учраас яг ингээд ажиллаа хийж явах үед төлөөл ер нь хэр ингэж удаан вакуумч суудаг байсан бэ ер нь. Нэг удахгүй шүү дээ. Тийм тал дээр тий. Тэгээ энэ тал дээр бас хүмүүсээс ойлгох гээд өөрийнх нь хийсэн үг юм аа. Юу яа? Онгод гэж юу вэ гэж их асууна. Тэгэхээр л үг бол нэг тийм дуртай биш ээ. Тэгээд сүүлд нь бүх юмыг эцэлсэн нэг өгүүлбэр нь бичих хүслэг биш хансан бодол бичих хүсэл хоёрын уулзварыг онгод гинэ гэж байгаа. Одоо тамгуу дөр гэж яриад байдаг. Яг эсэн дээр тамгуу дөрийг суугал хоёр бичсэн байгаа байхгүй. Би тэр за хизээнийх нь нөлөө ямар ч байсан тэр нөгөөний гижитгээ байхад баян байсан шүлхийг уншиж төрүүлдэг болорч зам дээр. Биднээс хамт явсан. Биднээс том өрөөндөө унтж байгаа гэсэн чи эмээ басаар. Хөшөө нөгөө шүлэг мүлгээ бичихгүй мө одоо ч ингэ цаг 2 цагийн дараа явлаа ш. Хүүхдүүдээ босго гал цаагаа угаал. Тэгж явахдаа суугаа битж байгаа байхгүй. Тэнгүүтээ очингуудаа болор зам дээр очиод нөгөөнийг өнжүүлээ хөөхөө өгөөд тэгэл ижидгээ баян байхад энэ тэр. Ингээл жоохон нэг 30-40 минут суугаал ернийг за бүр ихтэй нэг цаг суусан уу да. За явъя гэж. Биднээс бүгөө хөдөлцөж гарч мараад болор зам үзэж байгаа ш. Өө болор замыг чи эн чи өөгөж зориулсан тэмцээ юм байл гэж боддог. Чи үдсэн бол хүн дөрүүлээд идэг. Өвөө зориулсан тэмцээл гэж ойлгодог аа. Тэ. Тэгсэн чинь өө ерөөхдөө тэгжил хийдэг байж. Боддог. Путин үг үсэггүй, цэг таслалгүй бүгдийг бодож байгаад бичих бол ерөөсөө ямар ч асуудал. Нэг хүн шиг ингээл юм хаагаал, онгод хаагаал, чимээгүй орчин бүрдүүлээд бүүдгэр гэрэл тавиал чимээгүй ингээл биш. Хүн бужинсэн ингээл биднээс ингээл дээр доор ороод ноцолтой гүйж хараал орж чад. Хай дугуй та нар чимээгүй юм байна. Нийлэхгүй загнахгүй. Тааваараа гэсэн. Тэгээд тэр дунд нэг үг ингээ бичсэн баг. Гүйч очиад өвөгийн цайнаас суугаал ингээл. Ингээл явж байхад ингээл бичээл. Тэрэндээ их дуртай. Тэгээ танаахан ч олуулаа шүү дээ. Буужигна. Тий. Тэгэж олуулаа буужигнгийн учир нь гэхэлэр яах өвөө нэг айлын ганц хүү байсан гэж тийм. Ганцаар явахаас их айдаг байсан юм байна. Ганцаар явах айгүй дургу. Хүнтэй л байх хэрэгтэй. Бүр олуулаа буужигнаар ёстой өвөгийн жаргалан тэр. Имээж тэр. Хай та нар чимээгүй юмаа гэж загинч нэг хэлж өрн үзээгүй шүү дээ. Тэгээ сайхан ингээл буужигнаал ингээл ажиллаа хоол болно хоол айдан да тэгэл өөж байжлаа өө тэгэл хамгийн амттай шимттэй юу вэ авчраад өгнө. Ерөөхдөө тэгэл тэгж л буужигн шигсэн да. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн антыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хундраг. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн Алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafit тайгын совд. Энэ тайгын совд гэдэг энэ манай Vitafit-ийн шинээр гаргасан ус байгаа. Энэ гоё задлаад уугаарай. Харин түрүүн танаас уучихгүй гэж асуухгүй тэгээд за рекламын юм багтаа гэдэг. Хайрлалаа. Задлаад уугаарай хөө. За мөн халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Домч Бор 7 хэмж. За нөгөө Домч Бор 7 хэмжигээ хоёлоо нэг задлаад нэг сайхан хамтлагаа явуулчихлаа тий. Сайх. За энэ чия задарч байна. Би одоо нөгөө бөглөөл задлал сурч ин дагдаг шиг. Та ч тэр нэлээ сууж байгаа хөө.
91 дугаар дээр хэдийг задлж ийн гэхгүй юу? Харин зүгээр сайхан задлаад хүмүүс сонирхоод идэв. Энэ задлсныга дараа нь яад юм бэ гэнэ. Дараа нь яах вэ? Яг тэгэл чи. За. Дамчвар 7 хэмжээ нэг амтал чи тий хаа. Энэ нэг өрг юу н өөрийнх нь өрөнгө нь одоо энэ дамчварынх нь 37 грамм тэгээ 50 грамм гээд байдаг. Тэгэл ингээл нэг Ингээл яж хаа. Тон дансаг. Эрхэм чүртүүл эдийн дэжээ гэдэг шүү дээ. Сайхан шүү тийм ээ. Тэгтээ бас нэг яг манайхны нийт нэг юм байна. Ерөөсөө дэлхийн хальж түүхэнд ерөөхдөө сэтгэлийн гонийг бол арчиж байгаагүй юм билээ л дээ. Зүгээр төр холдуулдаг. Хэсгэн зур нөгөө үний мэдрэлийг унтраадаг. Тий. Энэ өөрөө хаана байх ёстой вэ гэхээр би зүгээр тэгэж боддгийг инээд наргатай хөгжөөн зингэлтэй ийм газар л ёстой л нөгөө эргэмж хүртэх ёстой идэл гэж боддог. Энэ хүмүүс чи сэтгэл гонигтай байна уугаа. Тэгээ яа тийм эргээ босоод ирэх нөгөө асуудал нь хിവэрэ байж гин тэгээ утар нь байж нэмээ шаардлагатай байна. Тэгээ мэдээ алдсан үедээ хийх нөгөө хяналтгүй үйлдэлийн нөгөө хор уршигтайгаа л үлдэнэ гэсэн үг л дээ ер нь аль тийм ээ хаа. Тий, эргээд нөгөө нэг гоё юм тайвшраал ингээл энд яаж яагаад эргээд унангууд чинь бүр тэрнээсээ илүүд оршилчдаг шүү дээ. Тий. Зүгээр нэг хаяа нэг юу гэдэг юм үнэхээр нэг баяр цэнгэлтэй үе байдаг шүү дээ. Тий. Яг юм насан турш хүмүүсийн. Тэр үед л гоё хөнгөлж өгөөд тэгээ зогсоодог. Хүмүүс ч бол ерөөсөө огт хэрглэж байгаагүй. За ерөөс огт дуужаагүй. Би бол нэг 2 байна 3 удаа харсан байдгийг. Тэр нь ингээд нэг ийм үндгэрч одоо энэ талаар нэг ууцсан юм уу. Нүүр нь улаан, бүүлжин. Ерөөс зогтгүй байхгүй юу. Тэгэнгүүт гадуураас үлээд гараад их таарна. Одоо хамгийн сүүлд нэг надтай үе нэг залуулт гисэн шүү дээ. Би нэг өвөөтэй жамт нэг юм ууж уугаад нус чинь гэж бодож байгаа юм чинь. Худлаа байхгүй юу. Тэр дайл хин тийм явж лавгсрангуутай тэгэж уугаад муугаад. Өөрөөсөө бүр хар залуу дааж тэр нас ахаад дааж тэр ёстой л нэг урайхаах мах тэгээ өөрийнхөө нэг ойрынхаа найзууд мигмар нараа хидэр утах гэл нэг найзуудтайгаа сууж явахдаа нэг юм зэрэг татах юм би нэг 2 3 удаа л харсан нийт амьдралын туршид. Шатар гөөмөн тоглох хоббитой байлаа шүү дээ. Бит хоёр нэг байгаад ничээгээ гаргаагүй тэгээд дууссан байдаг. Тэгээд хөрхий бархан цуг болсон. Өөгээ чи сууж идэг байхгүй юу? Хасар дуудаад очицсан. Тэгээ хасрыг хоёр нүүж идэг байхгүй юу? Тэгсэн чинь гаднаас бас ихч лавсрах хоёр ороод гисэн. Тэгснээ ингэ харж ирсэн. Хасрыг тоглоно гэж бит бос. Тэгээ босгочлаа. Тэгээд бит хоёр өрдөг байхгүй юу? Тэгээ эхнийх дээр нь би очдөг байхгүй юу? Тэгсэн чинь айхтар хэлж байгаа шүү дээ. Хүүхдүүд гин ингэж худлаа юм байна. Тэгээ дараа нь би хожигдоод тэгээд нэжигээ гаргахгүй гэсэн чинь за яах вэ тэгж байгаа болно эзэг бас явцсан. Тэгж ягаад нэг дараа нэг очиж өгöd. Тэр юу байдгийг төвөөгийн тэр үг мүг их гоё хөзөр тоглохдоо. Шатар тоглохдоо тэр таалан маалан тэр үг нэстэй янз. Тэрийн сонсоор нэг удаа миний тогтоож авсан л тэр өө хинтээ хэлээ тоглож исэн юм. Хажууд байсан нөхөр л тэг ингэж хэлээдсэн гэсэн чи өө шатраад авах. Тоглож байгаа нь буцахгүй, тойрч байгаа нь хуцахгүй байя. Нийтээс гоё. Айхтар. Тэр нөө яг хуучны хэлхийг яагаад бүр судалгаатай тэр чи. Айсэл гоё ээж дээ багнас чи. Хамгал алдартай мундаг гэсэн бүх хүмүүс л манайхаар орж гарч ийлаа. Бүгдийг нь харж ийлаа. Биднээсээ бид бол их ав заяал гэж боддог шин. Тэглгүй яг үү. Яг үнэ. Тэгвэл яг үнэ ш. Чинь тухайн үед их хайдаг байсан юм аа. Угсаа төстэй биш. Угсаа. Урт төстэй нүд нь улаан ингээд амар архин өртүүлсэн. Өглөөгөр хид орж ирээ. Ямаагүй үр дээр авч цуусгаал өмнө. Миний бамгараа гал. Хамаад хүүхд тохын бамбар байсан. Ер нь бамбар байсан. Тэгээд сүүлд хараадсэн чи тэр надар сүрэн гоё гэж. Ахваа. Тэгэхээр чин тэгэл ер нь азтай л байлгүй яах вэ? Тийш. Боёнд. Тэр өвөөгөөс айн гэсэнс яг би
хайртай хүмүүсээс ер нь айддаг. Бол юу гэх юм амьд хүнээс бол нэг хайгаад байх юм бол алга. Тэ. Хий хоос юм сайн, хулганаа сайн. Тэгээд энэ хайртай хүмүүсээс ер нь өвөө намайг л ер нь загинж яахгүй. Ах ихч нар загнахад өвөд хэлгээд гэл нам шүү дээ. Сая одоо ингээд Батэлгэр найруулагч за тэгээ Гүя манай Тодгийн эднэр тэ дутуу хийдээ тооноор кино хийж ийн гэж штэ. Та хэд өөрсдөө санал тавьсан уу? Эсвэл бол нөхдөөд өөрсдөө зохиод энэ уншиж байгаад энэгээр хийя гэж. Тэр болохоор юу? Найруулагчийн эрэл агуул. За. Анх ирээд нэг гизгтэй залуу ирээл болцсон. Тэгт амар гинэ. Нүд нь ингээд асцсан ирдэг байхгүй. За сайн өгш. За би найруулагч бодлоо. Би болоо. За өгөө юм байна. Өвөгийн чинь дутуу хийдээ таа. Зөвхөн кино хийя. Ер нь хүмүүс мэрсэр надад бас санал тавьдгийг. Тэгээд нэг хүмүүсээ харна штэ бас. За ер нь тэгээд хийвэл хийхгүй дөө. Ер нь гэрээ контракт юм хаягээд хэдүүлээ ингээд чи яг ямар ч үжигчэнд яаж ажиллах юм гээл. Ер нь хүмүүстэй тэгж л ярьдаг юм л да. Тэгсэн чи надыг бэлгэр тэгээд нүд нь дүрлцээд байгаа юм чи. Энийг хийя. Би бол ингэ бодцоо би одоо ингэмээр ингэ. Тэгсэн чинь тэр нь ингээ бодоод тахна ерөөсөө ингэ хийж үтэхийн дон. Тэг юмний нэг учир олцсон найруулагч хүний бүр ингээд нэг асцсан нүдийг би харчиж байгаа байхгүй. Би энийг кино болгоно гэж тэнгүүт чи нөгөө нэг нүднээс нь оч үсрээ миний нүдийг асааж шин. Алах юм байна гэж тгээ өгшөө. Тэгээд аваа ис мөнгө төгрөг яах юм гэлээ. За хоёлаа чи чинь төсөвч юу энэ чи дарвал. Надад тэд сонирм биш л те. Хамгийн гол өвөгийн кино хамгийн сүүл 34 5 жилийн өмнө бүлийн нурам нээжсэн юм байна. Тэрнээс биш ерөөсөө жүжиг бол гарч ирсэн, дуу хийгдчихсэн, тоглоод шүүлэг зохиол ингээл явж ирсэн кино гарч байгаагүй юм байна. Энэ залуу хийх юм байна даа л гэсэн. Тэгсэн чинь найз нь ингээд одоо аранжин гэдэг юм продакшн байна. Одоо Гүя байна, Тодгийн байна гэл. Оо манай Гүя битэрч бас өөр хуучин найзууд юм чи бас сум гэл найзууд юм чи. За алах юм байна гэсэн чи алж байгаа юм чи тэр кино талбай малбай тэр дүрийн сонголт Монголд тэгээд тэр зохиол дээр ажиллаж байгаа. Би бол зөвхөн ангаас өмнө яг кино хийж байгаа юутай бас тэгж бас ойрхон байж үзээгүй л дээ. Гэхдээ тэр яг найруулагч хүн яг бүтээл нь ингээ санаанд нь өгтсөн найруулагч хүн гэдэг бол тайм шиг дээ. Тэгэл яг харж байгаагаар ингээл тас гээл. Тэгээ гүйч угаасаа балаанууд нь байх юм чи. Тэгээ бид чи яг ганц хүсэл тавьсан. Баян үнжид очиод анаа зурвал хайрхныг оруулаад бас нутгийн зонгоолон адуу малын оруулаад нэг зураг авахулъя гэсэн болоо л гэсэн. Тэгэл очиод тэр гүйгийн тэр малаа сонгож байгаа монгож байгаа бол бас. Оо мундаг манай Гүя Батэрч болоо. Кино бол тэгж бүтдэг юм байна. Тэгж хийсэн кино ерөөхдөө хүнд хүрдэг юм байна. Ойлгож авсан. Одоо нээлт нь бол тон удахгүй л. Тон удахгүй л баг. Тэгээд за чи уул нь 10 сард нэг хэр төлөвсөн. Тэгсэн ательерээр болоог байна шүү. Хийх ажил их байна. Тэнгүүд нь би бодож л байгаа юм чи хүн чи ингээд яг юм чанартай юм хийхэд бол цаг хугацаа л ирнэ. Их тийм саад босхгүй нэр болохгүй л хойшлуулцдаг л баг. Тэгээд хийх шүү. Ойлгосаал. Дарамт театрт болохоор Дарамт театрт болохоор би бас дарамт өөрөө санал тавиад Наранбаатар найруулагчдаар очиж яаж байгаа. Дарамын театр ч угаасаа нөгөө найзууд нь шоолж ярьдаг штэ өвгийн найзууд. Лавсрынгийн улаан үний гэдэг хөөх. Дарамын театрыг тэгэл ерөөсө бүх жүжигүүд ингээл амжилттай байдаг хүмүүс яг ингэ өөх юм өгдөг хичнээн олон жүжиг тавигдсан. Тэгээд ийм байдаг. Тэр нөгөө нэг түүхэн их сонирхолтой. Анх дарамын театр байгуулагдахтаа улс орондоо яриа ингээд хүмүүс хандив байсан юм байна. Яг нөгөө социализм үе байж таараад ингээд тэгэл хүүхдүүд за багш нь хэлсэн байх нөгөө багш нар ийм байгуулагдаж байгаа та хэд хандив өөрхөө юу гэдэг нэг мөнгө 3 мөнгө 5 мөнгө гэж явсан юм. Тэгсэн чи өвөө босч ирээд та миний хөө эдэн өргөхөө гэсэн 100 төгрөг гэсэн. Тэгсэн тэр нь тухайд амар их мөнгө байсан юм байна л да. Гайхаад энэ хүүхд юу ярьж байгаа хүүхдөө гээд орой аав дээр нь очиж асуусан манай хөш аав дээрээс очиж. Одоо ингээд хүүчээ ингээд одоо энэ театрын юм юунд хандив дээр хүүхдүүд ингэж яхад танай хүүчээ ингээд 100 төгрөг өгье гэлээ. Амар их мөнгө өгөхгүй тэр нь. Энэ яах вэ гэсэн чи. Тэгсэн чи манай хөш аав. Одоо миний хүү тгий шийдсэн. Үгүй даа. Ихэд өгсөн байдгийн байна. Тэгэж анх дараамын театртай ерөнхийдөө анх холбогдож ирснээс хойш ерөөсөө өвөгийн амьдралын сүүлийн хорон мөч хүртлээ ерөнхийдөө дараамын театр үнэхээр холбоотой байсан. Тэрийн тамгууд төрөтл сарны цагаан цус судал.
хатганаж батал, үгэлэгцэн хайр батал. Тэр жүжигүүд нугас ямар Үнэ. нөгөө театр үздэг хүмүүс бол ерөөхдөө мэдчихэл байгаа. Одоо үгэлэгцэн хайрыг бас очиод үзэхэд бас нэг сонирм юм харагдана. Найрлагч хэлж байгаа. Чи үгэлэгцэн хайр шүү дээ. Тэгээ хүн хайрыг нөхөх ёстой. Тэрийг ингээд цаг хугацаанд би яг өмнө бол ингээд хүмүүс юу гэдэг хуучны хүмүүс тэгэл 60 80 оны хүмүүс л ерөөдөө мэдчихэл байгаа л да үгэлэгцэн хайр өмнө зөндөө тоглогдсон. Тэгэл нөгөө дэлий жүжиг болол гарч ил байсан. Тэрийг мэдчих. Тэгвэл одоо цагт авчруул ямар болох вэ гэхээр. Асаа сонирн байгаад байгаа юм л. Түрүүн хабууд маань хэлж штэ одоо өвөөгийн ноорог бол маш ихээ гээл тий. Дөнгөж саяхан бас нэг ном хэвлэгдэж гарсан. Тий. Нэг хар авцтай би авсан байлгүй яалаа. Юу яасан? Өвөөгийн хамгийн сүүлд гарсан шүлгийн эмхтгэлийн насрах гаргаж ирсэн. Морин зэрэглээ гэдэг. Морин зэрэглээ. Морин зэрэглээ. Зарим шүлгийн жорог дутуу байсан баг. Өвөө дутуу шүлгийг ихвээ. Гүцээж хамжаагүй шүлэг. Тэрийг насрах хянцлдаг. Нооргийн одоо ер нь хин Нооргийн л яг гэр бүл ерөөхдөө хадгалагдж байгаа. Одоо энийг чинь зэгцлээд яг ээлж дараатаагаар системтэйгээр юу гэдэг нь тодорхой хугацаанд жилд ингээд 30 зүгөө 5 6 ном гараад ирэхгүй шүү дээ ер нь. Яг харж байгаа хүмүүсийн хэрэгцээг одоо номын баяр маяг дээр имээ суудгийг хүмүүс их хүндэлнэ. тэгэн шүү дээ. Их аавна очоод тэгээд айгуу гоё ингээд нэг өөр юмсэг ингээд хандаал яхахлаар гоё үдгийг харахаар. Эсвэл нөгөө би энэ тараа байхад нэг хандив цуглуулахад л тийм байл шүү дээ. Мөнгөнөө зөндөө их мөнгө амтэлсэн. Тэгэл тэрэн дээр нь та миний аав шүгэн шуурт идгээрээ гэл тэ. Тэрнээс эннээс би бол ухаандаа тэгхнэ шүү дээ. За хабуулын гэрүүл айс гэл тэ. Тэгсэн тэр мэр ерж чухал ш та ингээ хурд идгээрээ ингээ. Монголчууд ер нь айхтар ухаантай л та ер нь. Тий. Тэр нэг янз хүмүүс байгаад байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг лавсурангуайн хэлсэн үгнүүдээр нөгөө айгүй хэрэгс явдаг. Айгүй хэрэгс явдаг болохоор ч хүн ер нь байхгүйсэн гэж ер нь боддгоо юм биш үү? Тий. Одоо тэр чин манай гэр бүлийн хувьд бол айгүй азтай. Азтай. Одоо яг өвөгийн минь гоё ишгэл юм л да. Өвөг байхад бол өвөө одоо явснаас хойш өвөө л гэж боддог байлаа л да. Тэгсэн чи үгүй байж. Нэхэр Монгол хүн юм байсан юм байна. Тэгэлгүй байх. Гэдгийг л харж байгаа. Би өдөр болго өвөтэй уулзч юм шиг. Зургт үзэн өвөө сошиал ирүүлнэ. Өвөө. Энэ чинь ихэндээ айгүй хэцүү байсан юм аа ингээл яагаад гэдэг. Тэгсэн сүүлд нь бодооч бас лацтай л байгаа байхгүй. Чи ийм их ингээд байнга дэргэд байгаа юм шиг л байж идэв. Одоо миний хүүхдүүдэд бас тэх юм шүү дээ. Тий. Үнэн үг зүрхөөр нь худал үг хонзаанна гэл үг нь гараад ирэх. Богино лөвсөн гэл гараад ирэх. Манай үг эцэг гэл. Тий. Тий. Энд чинь бас гоё л даа ер нь. За сони юм асуучих уу? Алуу? За алуу. Энийг. Кови ингэчи. Түрүүн та надад зөндөө бэлэг өгсөн шүү дээ. За. За хоёул тэгвэл энэ. Тэгвэл дүүн ингэнэ. Зөрүүл танд бэлэг барина. Оо за ямар гоё. Гэрүүлээ төлөөлөө. Би бэлэг авах дуртай. Шангаа төлөөлөө. За. Энэ хөвөгийн анх гаргаж исэн 3 номны нэг нь ангир ураг. Энийг шийдсэн хөвлөлөөр бас гаргасан. Энийг танд бэлэг болгоё. За. 92 он гарч исэн. За тэгээд энэ бол одоо юу гэж байгаа юм. Манай хувьд миний хувьд бол манай гэр бүлийнхний хувьд бол хамгийн их юм юм. Миний өвөгийн бүтээлүүд байдаг. Одоо манай хичнээн хувьд аавынхаа бүтээл байдаг. Манай эмээгийн хувьд бол угаасаа яханы эцлийнхэн бүтээл бидний хувьд хамгийн их юм гэсэн хүмүүстэй өгдөг. Тэгээ галактагаас бас танилцаад хичнээн олон жилийг хамт өнгөрөөж байна. Өшөө цааш хичнээн олон жил байгаа. Эр хүний замын үзэн урт учраас нэгт нь хоёрт нь энэ гурван пинц уянгийн тойрог гэдэг нэртэй. Ийм зурагтай. За энэ пинц юугаараа даваатай вэ гэхлээр танаа найзын манай хасар ахын унснаар уянгийн тойрог бүтээлийн манай хасуу дүү ингэтгэж гаргасан юм. Гурван пинц гарсан хамгийн сүүл гарсан. Тэгээд заашгүй найз нөхд нь байх ёстой гэж үндсэн дээр. За ёстой том бэлэг авлаа да. Үнэхээр гайхалтай. Гэм. За дээш нь тавина. Найз чинь зургууд байгаа шүү дээ. Миний найз. Сайхан. За дээш нь тавина хайлуу. За ёстой гялалаа. Зүгээр. Айгу том бэлэг авчлаа. Ер нь халуул ер нь их юм өгöd хараа. Зүгээр нэг сони юм асууя гэдэг утга нь яг уу мэдээж нөгөө нэг
номын борлуулалт гэдэг зүйл чинь ингээд өөр л байдаг л бахал да. Одоо ингээд хуучин бол одоо лавсрангуй шин ном хизээ гарах бол гээл тэгэл гараал ирэхээр нь л одоо авдаг одоо бестселлер болдог тий. Ингээл явдаг тийм ээ. Одоо хэдийгээр бүтээлч нь байхгүй ч гэсэн номын борлуулалт ер нь хэр байдаг вэ гэж асуух гэдэг байхгүй юу? Ер нь сайн байдаг. Хүмүүс бүр их хайртай байна. Би ч номын баяр дээр бас нэг яг байнга байж болж чадахгүй. Нэг очиод 2 цаг маг бол болдгийг юм гэж. Хүмүүс ярьдаг. Энэ ном нь надад байгаа. Гэхдээ би дахиад авчий. Ийм ээд бас хайртай. Миний одоо түрүүнээс хойш яриад байдаг Монгол өмнө өнгө гэдэг чинь яг энэ л байхгүй. Байгаа ч гэсэн дахиад хөдөлтөж авдаг. Юмэтэй гоё халуун хүн болгон юм халуун дулаа яриа өрнүүлдэг. Гэхдээ дундуур нь бас юм гарна л та. Сая номын баяр дээр имигийн уцыг туугаа хийцэн байна. Тэгээд үүс нь хазаасан хар хүүр тэгээд 80 гарсан хөвчний уцыг тууж идэг. Тэгээд хоол болдог л бах та. За тэрс ер нь тийм хүмүүс ер нь их хайртай. Номын их авна, их асуун, их сураглан. Бас одоо хэдэн төрлийн ном байгаа вэ бүгдийг авъя гэж хүмүүс ер нь их ярина холбогдно. Тэгээ энэ юутай холбоотой байдаг юм бэ гэхээр би юм ярьчих واخа. Жохо урт юм ярих гэдэг. Зүгээр хамаагүй. Энэ ийм юм. Яг хөө дээр үе чинь нөгөө нэг одоо интернет гэж байхгүй, телевиз, радио яг нэг суугтай тодорхой хэмжээний цагт нэг тодорхой хэмжээний мэдээлэл өгөл болдог. Тийм цаг үед байлаа л да. Энэ үед хүмүүсийн сэтгэлийг одоо харааг нь юу дэлдэг вэ? Сэтгэлийг нь юу тавьшруулдаг вэ гэхээр ер нь урлаг соёл байж. Соёл урлаг гэдэг чинь тийм илүү Үнцэн зориулттай юм байна. Тэр үүднээсээ яг тухайн үед ном гардаг зохиолч нартай их хайртай байж одоо үед яаж юм тэр нь жоох алсраад байна. Яг тэгэл анхаарлын татах юм олон байгаад байна. Нэг амт дуугуутай явж байгаа л бүдэрч унж байгаа бичлэг байна. Тэрийн өстө хэдэн мянгаараа үзэх юм байна. Ингээд юм хэрэггүй юм дайгүйх цаг зарцуулагддаг юм байна. Тэгээд тэрнээс хөөж өрн их ботсон л да. Тэгээ ер нь соёл урлаг юу юм бэ гэдэг. Тэгсэн чинь яач ч соёл урлаг бол ер нь сэтгэлгээний эмчилгээ юм байна. Амьдралын вакцин юм байна гэдгийг дархлаажуулт юм байна. Гэдэг бол ерөнхийдөө ойлгосон хаа. Хүний сэтгэл эрүүл байхад тэгээ хүний амьдрал хэвийн байхад соёл урлаг тусалдаг байх нь шүү дээ. Одоо ингээл нэгнийгаа магтсан те өлгий жих хоёроо ихад инээж хамт байлаа. Өвгдээцээ нотглуулаад уйлж хамт байлаа. Гэт ингээд хэлэхээр хүн ханийгаа хайрладаг юм. Тэрийг уншихаар одоо хайрын шүлэг уншихаар, хайрын дуу сонсохоор хажуудах их хайрладаг юм. Тэр нь байхгүй болчоор араатан болоо салд сарнаад энэ юу нь яах гэж би энтэй байгаа юм гэж ерөөхдөө бодоод идэв юм. Тэрийг нь цэгцэлтэн соёл урлаг байгаад идэг. Одоо ийм зовлонгч төр ингээд соёл урлагаар үзүүлчихнэ. Хүний амьдрал чинь жаргал зовлон илжилдэг шүү дээ. Хизээ нэг ирэх цагт нь өөх нэг тодорхой хэмжээний дархлаад. Яагаад гэвэл урьдчилаад үзсэн. Хүний хагцал үзсэн. Тэ эсвэл хүний учрлыг үзсэн. Жаргалыг ч гэсэн тэр хүлээж авахтай айгүй эрхэмлж хүлээж авдаг. Тэр үүднээсээ одоо ийм гой шүлэг, гой дуу, гой ном ингээд уншаад хайрын тухай, ээжийн тухай ингэлэр ээжигээ илүү хайрлалт юм байна. Хань ажлаа хайрлаад за би ингэх ёстой. Тэр санаа алдахад хин сүү тагнаад амтгцээж салхины үзүр залхахад аг хоолоод аргасан гэд. Энийг сонсож байгаад нутагтаа очихоор ингээд ер нь ингээд хүнд ингээд хүний яг бодит мэдрэмж дээр мэдрэмж өгдөг юм байна. Тэгээд эн чинь одоо ингээд дуу, шүлэг, зураг үзээд ингээд хүн амар тавьширдаг тэр орчинд ордог юм байна. Тэрүүгээр нөгөө нэг хүний байнгын стрессүүдийг түр хойшин тавьж байгаад гоё ертөнцид аваачаад ингээд гоё өнгө бодог үзүүлээд хүнийг тавьшруулад ингээд буцаад нөгөө нэг юу нэрээд ингэхлээр хүн жоох амар явдаг юм байна. Тарих толгой хөнгөвчлдэг юм байна. Энийг яагаад бодсон гэхээр би тэр харсан л да. Тэр нэг өвөө нэг дээр хөдөлмөрийн баатар болж байгаа. Тэрийг нь ойлгомжтой шүү дээ. Багийн лөвсрөн гэдэг хүн бол нэг шагнал гуйж хөөцөлдөж авахгүй ус өгж байгаа юм. Тэгэхэд тэр юуных нь үнцэн дээр хүмүүсийн бичээ өгөх юм. Яруу найраг үгсэн хинт хэрэгтэй юм бэ? Наа түн чи улсад нэг хадаа садсан юм уу? Хадаа саддаг хүмүүс байна. Тийм үү? Тэгтээ хадаа садсан үгүйсгээгүй. Хадаа саддаг хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгадаг нь энэ соёл урлын хүмүүс ингэ байгаад байдаг. Одоо таны хийж байгаа ч тэр киногоор ч тэр хөгжилтөөж байдаг юм уу, түүхэнж байдаг юм уу, уянгаж байдаг юм, аимшигч байдаг юм. Тухайн хүний мэдрэмжийг ингэж өнгөлж өгч нөгөө нэг амьдралын туршид гарч ирсэн хэрэггүй стрессийг ингээ хусч ингэж ярилцаж өгөөд хүний сэтгүүр цаашаа хэвээ явахад нөлөөлдөг юм. Яагаад ном унших хэрэгтэй? Яагаад яруу найрыг хэрэгтэй? Тий. Хинти янга соёны гээд
Ингээд бүр улсаа багтаацсан ингээд нацагдорч шүлэг байх шүү дээ. Тий. Энийг уншихаар хүн яах юм? Нэрэл миний их орон юм. Тэ? Монгол бол сэтгэлгээний улс. Тэгээ Монгол бол түүхтэй улс, хүч чадлын улс юу гэдгийг чадгаа харуулсан шүү дээ дүүгээ явцад. Тэгээд энэ бүгдийг ерөөсө хадгалахын тулд энэ сэтгэн боддог соён гэгэрлийн хүмүүсийн бүтээл айгүй их нэмэртэй юм байна. Яа. Одоо тэгээд заавал ярууна хэрэгч хүм шүлэгч албагүй. Энгийн хүмүүс ингээ бүгдээрээ шүлэгч чинь. Тэр чинь одоо нэг сэтгэл зүйчдэр очиж уулздаг шүү дээ. Ярьдаг шүү дээ. Ингээл амьдралаа ярьдаг. За ингээл амар хэцүү. За бичээ тэр за бичдэг. Тэрэн шиг зөвхөн хүн бичмээр байгаа шүлгээ яагаад ингээ хүн болгоо бич болтгоо. Тэр чинь тухайн хүнд тайтгарлыг авчирч байгаа юм. Тэгээд эргээд дараа нөгөө нэг бичсэн юм уншихаар би тухайн тийм сэтгэл хөдлөлтөй байж гээд өөрийгөө хинэх асуудал үүсэж байгаа. Тэм дээр хүний үндсэнийг яг ойлгож байгаа эмэгтэй хүний тэр гайхамшиг бүтээдэг тэр амьдрал нэмэр одоо нөмөр нөөлхийг харуулчихж байгаа байхгүй. Энийг нь соёл урлаг хийгээд байгаа юм. Энийг болохоор би ер нь айл болох боломж олдоод нэг ярьслага яах болгонд авчуулдаг юм. Гэхдээ дандаа энэ товчхон авчуулдаг. Хабулт өөрт нь одоо бичигч гэдэг юм эсвэл бол одоо аав шигээ зурах тийм авьяас өөр байдгүй юу? Барь байхгүй гэдэг нь. Окей, надраа шиг. Одоо манай ээж зураач, аав зураач, манай өвөө зураач, өвөө ч бас зураач штэ. Энийг манай олон ах ихснэр зураачдаг. Би өөрөө зурахгүй. Манай хүүхдүүд айгүй гоё зурна. Өө тийм. Манай ихнэр айгүй гоё ивэн болоод зурчихна. Би байдаггүй. Гэхдээ хаяа нэг 5-10 үг холбодгийг. Тэгсэн чинь бас нэг үг холбосон нэг Алтуургийн Эрик ах. Тэстэ ахиндаа ингээд нэг яачигээд нэг дуу бол хийсэн тохиолдол бол би баян. Хооцоо. Тий, тэгээд ер нь нэг 5-10 үг холбохоор надад бол болоод байгаа. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал ийм байхгүй яхаа. Би нөгөө нэг шинэ юм бүтээгээд ингээд хүмүүс чинь яагаад ингээд их шаардлага байхгүй. Яагаад гэвэл цаашаа авч явах бүтээл айгүй их байгаа. Өвөөгийн бүтээлийг цаашаа ингээд хүмүүс түгээх ингэдэг. Тэний хажуугаар нэг өөрөө бичээл би ингэслээ тэгчлээ гэдэг юм байхгүй. Түрүүн танд яг хэлж байгаа шиг өөртөө ингэж өөртөө таалагдахын тулд аяа бичдэг. Яг үнэхээр тэг жоохон таарамжгүй яавал ингээд биччихэн амар гоё сэтгэл хөдлөл бас ингээд бичиж үзэн. Тэгтээ бас яг тэрэнд зориод ингээд юу яахгүйгээр ингээд мундаг ийм тэ дээдлийнх үеийн ингээд ийм мундаг хүмүүсийн үр хүүхдүүд бас нэг нөгөө тэр хүүхдүүдээс нөгөө өндөр хүлээлт хүсгээр бас их айгүй дарамт толдог. Тэр дарамт бол одоо би одоо хүмүүс бүх насаараа туулж явна л та. Тэгээд тэгтээ та өөрөө чадчих байгаа байхгүй юу? Намайг болохоор тэгтээ шүлэг бичдэггүй л энэ шүлэг бичхүү л энэ. Би бичнэ. Хаяа бичнэ. Хаяа цагаан ингээд өөртөө таалагдаараа бичнэ. Өвөө байхдаа хүмүүс ингээд авсаргаа танайг одоо энэ хүүчиг одоо сайхан шүлэг мүлэг бичнэ. Бичихгүй. Аюу дуруу хэлж. Яг одоо таны хэлдэг нэг дарамт гэдэг юм мэддэг байхгүй юу? Тийм. Хүрхгүй шүү дээ би өвөөгийн. Хаач хүрхгүй шүү дээ. Ойлгомжтой. Тэр чинь бол зүгээр нэг юм юу гэдгийг балдах ч юм уу хатуу ширүүм биш байхгүй зүгээр л бодтой юм хүрхгүй учраас тэрэнд хүрэхгээ би ингээ өөрийгөө хамгаалах шаардлага байхгүй. Манай гэрээхнээс манай хасар ах үнэхээр хүрсэн. Яг өөрийнхөө өнцгөр бичиж чадсан. Одоо хасуу ус бичээсэ гэж найддгийг. Миний зүгээс яг хөө хэдийн юм бичдэгтэй өөр бол айгүй гоё тавьширна. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Zubrovka. Бродерс жолоочгүй автомашин түрээсийн үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна. Он залуу Land 200, Land 300, Lexus 570, 470 автомашинуудыг та яг одоо жолоочтой болон жолоочгүйгээр түрээслээд аялал зугаалгандаа гарах боломжийг Бродерсийнхан маань та бүхэнд олгож байна. Хасар нэг булангартай орж ирсэн. Би сууж явахгүй би компьютер дээр нэг шүнжэнгөө монтаж хийсэн суучихсан. Тэгсэн үүрээр хасар ороод иртээ ингээд. Нийлээ салгалж орж ирсэн ээ. Алуугаалаа. Валцаа сайдраач гэлтэхгүй. Тэгээд би яах гэдэг болоо гэл. Тэгээд валцаас өгдөг байхгүй. Тэгсэн нөгөөч чи ширээн дээрээ суугаад нэг юм ингээл хэлсэн. Тэгснэ миний урд шидэхгүй. Надад уншаадах таа гэд. Тэнгүүсэн чинь карантинаас жоон гоож чад юу гэж гэнэ. Чи алдгүй байхгүй. Би нэг учрыг олоогүй. Тэг би хасралгүй гэж. Чи солиорж байгаа юм биш үү гэж буцаага шидчихгүй юу. Тэгсэн чинь тийм байх та чи гээд тэгэл нөгөөдгөө аваад яатсан. Тэр шүлгэрээ болорцсон төрүүлсэн шүү дээ.
Тань нэр нь тэгдгийг гэхгүй юу. Хаяач бас нэг үг мөг ерөөхдөө орж ирнэ. Орж ирнэ. Яг ерөөсөө энэ орчлон чинь тэгээд хэлж болохгүй үг гэж бас их бий. Тэгээд орчлон гэхэлэр чи хүн л гэсэн үг шүү дээ. Хүмүүс хэлж чадахгүй. Тэгсэн мөрчлөө надад төрдөг. Тэрийг бичээ үлдээ чинь. Тэгэхээр одоо миний нэг тань түрүүнээс хойш яриад байгаа нэг урлаг соёлж ийм үрдэнтэй тэгдэг тийм үүрэгтэй гэдэг байгаа чинь л ийм л учиртай юм байна гэж би бол өвдөө бодож яваад байгаа шүү дээ. Үнэн. Ялцчих واخгүй нь ш. За хоёлаа. Йоо, раунда авё гэж. Явъя. Үндсэн юм руугаа. Орё гэж. Тэгтээ абал амар гоё ярьж байна. Аргагүй нэг сэтгүүлч хүн те мэрэгжлийн эзэмшсэн. Тэгээд дээрэс нь өөрөө бас гоё шоу хийж исэн. Нэвтрүүлэгч хөтөлт хийдэг байсан. Тэр утгаараа бас туслах гайхалтай. Ярианы чадвар мундаг өндөр байх шүү ер нь. Багтаах сайхан байна. Төлөө өдөр. Тэгэл их л бодох юм биш үү ер нь. Ер нь боддгийм байна. Бодж ижил хүн ер нь амьдрдгийм байна. Асуугаас өөр одоо зүгээр жишээ нь нэг одоо хоёлоо буулсных нэг л сайхан данаа гэрүүлэр л аялна шүү дээ. Одоо өөр явах байт тийм шүү дээ. Ойр хоёул амар уулзсан биш тий. Бусад одоо өөр ач зээнүүдээс ер нь нэг ингээд юм оролдоод байж байгаа нөхдүүд нь харагдах юм уу? Манай Октургуун далаа гэдэг ах байдгийг. Аа. Тэр ахын нэг ганц охин Гшиглэн гэдэг нэг охин байна бас. 2 жил ном гаргацсан. Тэрийг хөөрхөн бичдэг. Өө их дуртай. Тэгээд юу гэх одоо үр ачнаас нь юм бичих болгонд л ер нь дуртай хүлээж авдаг дөө. Тэгээ бус нь яг ингээд яатсан хүн алга. Зүгээр би нэг ганц 2 номын санал авсан байгаа гэхгүй яа. Өөрийгөө магтаад. Одоо тэгээд манай энэ хөөрхөн жоохнуудад одоо манай санаа ахын 2 байна. Манай үүлэн солон ихчийн хүүхдүүд байна. Ер нь юм дуулгана. Хамгийн гол нь бүгд л ерөнхийдөө өөрийнхөө цагийг хүлээж байна. Гэж бодчих. Миний хүүхдүүд ч гэсэн яг би ч одоо 3 хүүхэдтэй. Боломж их байна. Хамгийн гол нь бүгдэнд нь байгаа юм яг өөрийнх нь цаг. Ерөөсөө л бүх юмны шийдвэрийг ерөөсөө гаргадаг ганцхан шүүгчсэн цаг хугацаа л юм биш үү? Ингээд зарим нь ингээд тесрээд ингээд гарах гад ингээд бүр ингээд авьяас ингээд багтаж яадаг хүүхдүүд бий. Одоо бол яг төрүүлж ингэж зарлаж нөгөө цагаан хил ам үргээд бол яг зүгээр тийм хүүхдүүд бол манайхын дунд бол их бий. Гол нь яг зөв цагтаа гараад ирээсэй л гэж найдаж байгаа бодож байгаа. Тийм. Ястай яг үнэ шүү. Зөв цагтаа. Бүх юмд боломж олгодог юм чинь цаг хугацаа байгаад идэг. Тэгээд тэр цаг хугацаа чи өөрөөсөө яг хүлээг хэлдэг юм байна гэсэн юм. Урсаал айгүй урд уурсан. Тэр дундаас гарах хүмүүсээ пүг гаргаал. Тэгэхээр манайхнаас гарах юм олон хүүхдүүд бий дээ. Их ч олоолаа учраас. Гэхдээ бүгднгийнх нь үүсэл болохоор манай өвөө байгаад. Өвөөгийн дээр манай өгшөө байгаад идэг. Энд чинь тэгээд яадаг вэ гэхээр юу юм л даа. Хүний өвөг дээц гэдэг чинь ер нь бүр үнэхээр чухал юм байна. Ягаан хүмүүс ингэ тоохгүй хаяад идэг. Нэг бол хүмүүс яахаа ингэ ийм хаад ноёдын ч байдаг юм уу ийм юм дуртай байгаад идэг. Тэр нөгөө нэг ерөнхийлөгчөөсөө элбэг дөрж гэдэг хүний чинь нэг хэлсүүг өгдөг штэ. 2,999 мянган Чингис үс сэрцгээ гэдэг. Тий. Энэ аюул сэжгийн үг. Муухай байхгүй. Чингис сэрж байна. Тийм сэрж байна ч гэлүү сэрцгээч гэлүү нэг тийм хэлсэн шүү дээ. Одоо өнөөдрийн нөхцөл байдал өнөөдрийн нийгмийн хандлага бол бүгдээрээ тийм хаан хатад чиг юм. Би ийм одонтой ийм ноёд хаад одонтой үн ч юм удлаач юм мэдэхгүй л дээ. Тэгэхдээ тухайн үед чинь дайчин байсан баг. Малчид байсан баг. Тэгээд дархчууд байсан баг. Ингийн ард гэдэг ингээд олон хүн байсан байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд юу гэдэг одоо та бол өөрөө мэдж байгаа сошиал дээр ингээд хүмүүсийн хандлага ингээд дандаа нэг юм дураараа ингээд бүх юмыг яасан, бүх юмыг шийтгсэн хамгийн аимшигтай нь хүний амьдралыг шийтгсэн хүмүүс байдаг байхгүй юу? Тийм яг үнэ. Одоо миний амьдралаар амьдрахгүй ээжэж миний өмнөөс шийдвэр гаргах гэдэг, заах гэдэг хүмүүс байдаг. Тэ? Одоо юу гэдэг гэр орны тогтчол өмссөн, зүүсэн, унсан, барьсан. За. Дундуур нь кондишнер явуулчаа. За тэгээд ах. Тийм болно шүү те. Тэгээ. Гэт нэг ийм асуудал бий. Энийг ерөөсөө миний үгийг авах хэрэгтэй гэдэг нэг тийм
юу гэдэг юм буруу үзэл бол явцсан. Энийн их үүснэ 2,999,999 Чингисүүд Сэрнайч үлөө, Сэрцгээч үлөө. Хаантай байсан байж болно. Гэхдээ биднес хамгийн гол нь өнөөдрийн байгаа бүх хүмүүс үг дээдстэй байсан баг. Тий. Үг дээдсийн үйл үргэлжилнэ. Оо яг үнэ. Үг дээдсийн ген дамжнаа. Сайн яваа муу яваа үг дээдсийн яг юм буян заяа байдаг юм л та. Яг үнэ. Тэгээд энийг болохоор зөрчөөд өнөөдөр бүгдээрээ би л зөв бодож гин, би л мундаг бодож гин, миний зөв дайрсан хандлага бол маш их байдаг. Энэ өөрөө нийгмийн аягүй тийм хэцүү асуудлыг сэргийж явт. Нэг хэсэг хабул сошиал ертөнцид нэлээд идэвхтэй байж байсан л болцсон. Болоо одоо буцаад ирсэн. Буцаад ирсэн үү? Хоёул алпакагаа нэг явуулчих тий. За алпака гэсэн. За түрүү бахан бизоны шилээ буусан бол одоо лам гөрөөсний шилээ явна. Эргээд ирсэн үү? Сошиал ертөнцид. Тэ жоохон багассан. Тэр багасхийд бол багассан. Тэгэл яг хүн чинь тэгэл эцэг болохоор хүмүүждэг юм байна. Хоёр хүүхдээ болохоор өөр хүмүүждэг юм байна. Гурав болоод ирэхээр ер нь чимээгүй талдаа орчдөг юм шүү. Тийсэн чи тийм бодцхийгаал. Бүр ингээд дүүрээ талиад ирэхээр бичиж тавьчаал. Уу яах вэ? Мэдээж засвар бол авна. Засвар авах хэрэгтэй. Одоо л айгүй харахгүй. Тэгээ юу харахгүй болгоод байна гэхэлээ. Яг улс төрчин өөрөө яг нэг чин үннийг хэлэхээр би нэг энэ үгэнд айгүй дуртай. Дэлхийн альж түүхэнд альж цаг хугацаад хязгаарч цэвэр улс төр гэж байгаагүй байна. Ерөөсөө байгаагүй. Дандаа юм нуугтмал байдаг. Хэр нууч чадсан. Одоо ингээд том их гүрнүүд юу гэдэг юм улсууд бүгдээрээ ингээд улс төр байна. Тэгтээ улс төр тэр нөгөө юу гэдгийг бузар муухай бохор юм нууч чаддаг байхгүй. Монголд яадаг вэ гэхээр одоо яг нэг зэрлэг капитализм гэдэг шиг хүмүүс харьцуулдаг л да нөгөө нэг хүмүүсийн нийтлэг уншин дээр 20-30 оны Америктэй харьцуул зөв юун ч тийм нууц биш бүгд ил чадах. Тэгээд бүр нэг юм даам гарцсан тий. Намайг яадгийг ингээл ч юм уустай тгээрстэй гэл би энийгээ ингээл бүх ингээд хэрэг болохын ил байна. Тэгсэн мөртлөө улс төрд байгаа л. Тий. Тэг. Энд чинь яадаг вэ гэхээр хамгийн нэгдүгээр биднес юм буруу. Иргэдийн буруу. Одоо нөгөө дээдлэн судлаа болохгүй доотлын үүдлээ болохгүй гэдэг нэг айхтар хүмүүс ингээд жишээ татдаг үгүй шүү дээ. Эн чинь эртний үеийнх. Дээр үе тийм байла. Хаад найд учраа болохгүй ард иргэдний учраа болохгүй. Одоо бол эсэргээрээ байхгүй юу? Доотлын учраа болохгүй дээдлэн судлаа болохгүй гэдэг болчиход байгаа юм. Хүмүүс одоо ард иргэд хэрсүү байж гимэн улс төрчин цэвэрхэн байна, бохир бузараа нууц сурна. Нийгэм чи айтайхан байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй биднээс наан бужигнаад юм уу 20,000 төгрөг сонгуулийн 50,000 төгрөг хууртаад ингээ балаа юмнуудыг гаргаад ингээ дахлаар яг ийм байдал нөхцөл байдал ерөөхдөө үүснэ ойлгомжтой тэр. Тэгэхээр энэ сонгуульч өөрөө буруу л байгаа юм л да. Одоо би таньс асууя л да. Та ингээд өөрөөсөө те таныг 5 тэрбумтай байжээ. 3 тэрбумаа өгөөд улс төрд орох уу? Улс орныхоо эрх ашигын төлөө явах уу? Надаас тэгж асуул би үгүй. Үгүй шүү дээ. Юу шүү. Амраа тавьж нөгөө нэг тол юм усан 7 шахан болсон мөнгөө би тавиад улс төр зүтгэн худлаа. Тэгвэл эднүүс чинь яадаг вэ гэхээр зүгээр сонгуулиасаа эхэлчихэж байгаа байхгүй. Ёстой хідэн тэрбумаар нь гаргаж гişүүн болгочоод тэгээ наана нэг юм худлаа үхтэй цаанаа яг үнэнд төрхтэй. Цаанаа шал худлаа. Дандаа л нөгөө нэг хувийн арх шиг их шиг дандаа нэгтэн байж идэг. Яаж нөгөө нэг гаргасан мөнгө олж авах вэ? Яах вэ? Энэ ойлгомжтой шүү дээ. Одоо чинь эднүүс ил байхад биднээс ил байж болно доо. Тий. Яг тийм. Тэгэнгүүтээ нөгөө манай үгийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Ард түмний хилэн боссон цагт цусаар угаагаад арилахгүй. Тийм харамсал бий болно гэж. Тэрийг нэг хууч ерхий сайд байсан хүн болохоор ард түмний хилэн босох юм бол цусаар уйлаад ч гэдэг амар шал хөөр утгатай болгоод үгээч зүгж хэлж чадахгүй байгаа юм л да. Тэр чинь одоо Непалд болчихж байгаа байхгүй юу? Тий, яг үнэ. Бүр үнэхээр яг хилэн босоод гарч ирж байгаа. Мэдээж хүчээр хийлэл тэр аимшигтай талцал юу гэдгийг амар юм бол хүсэх юм бол биш л те. Гэхдээ Непалд бол үндсэндээ ард түмний хилэн босцсон байна. Тий. Биднээс байгаа л харагдаал дараа. Тий, харин тий. Биднээсийг аргалаад. Тэгээд юу гэдгийг өнөөгийн Монголын нийгэмд харахгүй байгаа нэг юм чи юу вэ гэхээр ерөөдөө биднээс тарих угаалт буюу пропаганда тархаа тахалд ерөөдөө автцсан байгаа. Хараглаа сурцсан. Одоо энэ чинь социализм гэж тарих угаалт байлаа. Шарын шашин ганц шашин ч гэлээ яг шашнаар ингээд
дүүн за чи ингэж болохгүй чиооны арьсаар судар ороохон бол чи диванчд очин мөчнэ гэд энэгээр чи бас яг хүмүүсийн тарих угаагаад ер нь биднээс тарих угаалт гэдэг юм чи яг ингээ ген шингэсэн байхгүй. Тийм бэ. Гарч чадахгүй. Тэнгөт за та нар тийм юм өгнө би бол ингэж тэмцэн гэж хэлэнгөт энэ зөв хэлж чинь гэдэг. Энээс яаж гарах вэ гэхээр зүгээр л хэрсүү байх хэрэгтэй. Судалждаг байх хэрэгтэй. Үнэхээр энэ хүн өмнө юу хийжсэн. Энийг хэлж байгаа ярьж байгаа юм боломжтой мөн. Яг сонгуулийн үеэр л ерөөхдөө жоохон бодолтой байж хад бол гайг хүмүүсээ дүүгээд гаргаад ирчих байх. Тэгтээ сонгуулийн үеэр айгуу тийм. Намайг жоохон бахад нэг аль олон одоогч тоглолт хийсэн л сонгуульд гардаг байлж байр болгоны гадаа тоглолт болдог байлаа шүү дээ. За тэр чинь ингээд боловсронгуй явсаар байгаа л одоо ингээд юу ч хийнэ хүний нөгөө нэг нэрийг хүнд хичээжлүүлэн тогтоолгон тэрүүгээрээ сонголт хийн мэн гэдэг явцсан юм байна. Тэхийн дуулцтай маш их мөнгө гаргаад олон хүнээр ингээл явж гардаг болсон. Иннээс л ерөнхийдөө хэдүүл ангиж хэрэгтэй байна. Яг үнэхээр хэрсүү байж гимэн энийг болоо юмнууд юу гэдгийг балаач вэ балаагүй ч вэ. Тэр яг балаагүй юмыг сонгож авах хэрэгтэй байхгүй. Аль нь зөв юм яриад байгаа. Мөрөг хөтөлбөрийн ядаж бүтэн уншиж хэрэгтэй байхгүй. За энэ дүүргээс 10,000 залуучуудыг тийшээ явж сургана гэхдээ за сонгоё гэл. Тийм үе байсан шүү дээ. Одоо тэр чинь өнгөрцөн байхгүй. Тэгж нөгөө глобалчлал гэдэг юм чи өвөө ингэж хэлдэг ус. Дэлхийчл гэж хэлдэг ус. Одоо ч бүх юм хөгжсөн. Ёстой бүр юу ч одоо Америкт байна уу айл улсад хүний сонсож байгаа сурж байгаа юу байгаа тэрийг биднээс мэдэх боломжтой болсон энэ үед иргэд өөрсдөө хэлсүү байжгаад иргэд судлаа олчих юм бол дээдл нь биш иргэд учраа олчих юм бол дээдл нь судлаа олох гэдэг байхгүй. Одоо эцэс Google заа явах айлын шахах гэж. Нэг иймэрхүү юм бол би Бужигнуулаад тий. Бужигнуулаад яваад идэг. Энийг шийдэх юуроос ганцхан асуудал яг үнэхээр яг биднээс өөрсдийн л буруу. Энд бол яах вэ? Сайнтай муутай байна. Дандаа муунууд нь л ерөнхийдөө гарч ирээд байна. Алдцаж идэлцээлэл 9 шидийн юм ярьцгаагаал. Наана нэг юм лаг юм яриад цаана өөр юм яриад. Тэгээ эн чи ууг нь хүний өсөлт, үний өсөлт хийж чи зэрэг явах хэрэгтэй байхгүй. Тэгээ манайх чи хүний өсөлтөөс илүү үний өсөлт ингээл явцдаг тий. Гайхаад байгаа юм чи ингээл Япон чи ингээл 10, 20, 30, 40, 50 жилээр үн доктортой явах юм. Тэгээ биднээс яаж чинь 1 сар, 2 сар, 3 сараар доктортой явж шít. Тий. Чи хэцүүлтэй. Нэг талаасаа гэвэл нэгсгч чи Японд байлуу. Үгүй. Андуурч. Аялж явсан. Та андуурсан. Андуурч. Гадагшаа гарах ер нь нэг тийм сонирхол бол байхгүй Монголда байх. Хэзээ нэг цагт их орон зүгээр миний хэрэг гарнаа л гэж эрхүүнийхээ үүднээс ирэх боддог. Мэдээж өгөө гадагшаа гараад ихнэр хүүхдээ аваад Канадад, Японд, Солонгос энэ тэнд очиод ингээд амьдрах боломж бас бий. Гэхдээ Монголд ер нь би хэрэг болно л гэж боддог. Дээдлийн ах эгч нар ч юм бол бас нэлээд гадаад байгаа шүү дээ тий. Гадаадад байх нь байгаа. Тэгэл дандаа л юм зоригтой. Одоо асар агч Францаар шүлгийн ном гаргах нь явсан юм шүү дээ. Тий. Тэгэл тиймэрхүү зорилготой. Тэгээд хизээ нэгэн цагт ирнэ цуглан манай ах дүүсээс илүү монголчууд ерөөдөө цуглан улстай эзэн болно гэж л бас найддаг штэ. Наач ярны ёстой гоё бодол биш үү те. Улстай эзэн болно эргээд ирнэ. Тэгэхээр чи ингээд гадагшаа явсан хүмүүс чи ер нь ирж ирэх хөрөн бодлого болчт юм шүү. Эсвэл энд ирээд бас нэг амьдрах учраа олохгүй. За ер нь хуцаа яваад яа гэсэн тийм бодолтой. Тэгэхээр нийгмийн тийм байгаа болохоор л тэгээд итгэл баг л та ялцчих. Одоо тэгэл нэг ард иргэдээс үзэгчдээс гойхом хэрвээ та нар өөрсдөө ах дүүстэй ээж автаа ингээ бүрэн бүтэн байя гэвэл өөрсдөө хитүүлэх эхлээд эн чинь хэрсүү байя. Зөв сонгодог байя. Зөв байя. Хүний амьдралаас шугаа татаад сурья. Одоо ингээд өөртөө учраа болоогүй чи тэгэл ингээд чи тийм юм өмс тийм юм он тэгж амьдр мангар өстэй. Тийм. Тэжээстэй ста мааныг явталчтай гэхгүй. Яг үнэн шүү дээ. Одоо нөгөө хүний амьдрал руу ороод тий хүний хамаг юм давтгал нийлдэр явахгүй. Одоо тэгээд яаж ийм хүн сайхан амьдралтай хүмүүс гэр бүлийнхээ асуудлыг нууч чадсандаа сайхан байна. Худлаад дүр бүтээдэгдээ нэг тийм лаг гоё мундаг харагдаад байна. Тэрэнд нь маанагуд навж хууртаад байна. Энэ тэгээд би яа тэгж амьдрах юм бэ? Нөгөө хүн тэнцээ дүр эсгэж байгаа байхгүй адилхан л цаанаа тэг гэрүүлтэй ингээл яадаг ийдэг. Тэгээ тэрийг нуугаал үсэн дэжтэй тэгвэл тэгэж тэг гингүүт энэ тэгээд би тэгмээр байна гэж хань жилдээ хэлж байгаа чинь юм байхгүй. Энэ бол ерөөхдөө манай хүмүүсийн л явдал.
Тэр чин цаанаа асуудал байна, ар гэр байна, амжиргаа байна. Бүх ингээд нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал бүх юм байдаг. Тэгмээ тэрийг нуучиж байгаа юм. Тэр нь бусдад илүү их хортой болчихж байгаа. Төрөний яриагаа үргэлж мэдээ. Тэгээ эр хүн ямар байх ёстой юм бэ? Тэр чи мэдээж тэр талаар подкаст хийх гэдэг шүү дээ. Би уул нь хэлсэн шүү дээ. Та сонсоогүй мөг. Эр хүн яах вэ гэхээр үг цөөтэй байх ёстой байна. Цөөхөн гарч байгаа үг нь үйлдэлтэйгээ нийлцсэн байх ёстой байна. Яг үнэхээр яг эр хүний хувьд. Одоо ингээл юу гэдгийг одоо Италичин Cosa Nostra, Mafiosa гэж байна те. Одоо ингээл Японд ч юм болохоор Yakuza, Samurai гэл ингээл эр хүнийг ялгадаг л да. Монголч хуучин сайн эр гэдэг л байлаа шүү дээ. Одоо эр хүн гэдэг чинь өөрөө цол болчиход байгаа байхгүй юу? Эрчүүд эр хүн болохын тулд хичээх хэрэгтэй байхгүй юу? Зүгээр эрэгтэй хүнээс эр хүн рүү шилжинэ гэдэг чинь ингээд мундаг болж байгаа юм шинж. Ийшээ хүрэхин тулд яах нь гэхээр хамгийн нэгдүгээр үг зүйтэй байх нь хэлж байгаа үг чинь үлдэлтэйгээ таарж явах нь байна. Тэгээд ядчил нөгөө хуучин нэг Орсын мужик хийдэг ус шүү дээ. Тий. Хамгийн гол нь нөгөө нэг юу н их таарж явах нь байна. Үнэт зүйлээ тодорхойлсон байх нь. Чи юуны төлөө явж байгаа? Эх орны төлөө явж байгаа юм уу? Гэр бүлийнхэн төлөө, ээж аавын төлөө, өөрийнхөө төлөө. Тэрийг яг тодорхойлох хэрэгтэй. Ер нь бол ингээд эрчүүдийг харахаар ер нь тийм л юм байл. Үнэт зүйлээ тодорхойлсон хүмүүс байдгийн байна гэж ойлгосон. Дүүн нь болохоор яг дүүнх нь үнэт зүйл бол миний гэр бүл. Миний мэдээж өвгдөө эцс байна. Миний ээж аав байна. Миний айн ижил байна. Миний өөрөө хүүхдүүд. Эднүсийн төлөө явнаа. Эднүсийн хажуугаар амжиргаагаа залгах ч байдаг юм уу? Хэрвээ яг авьяас нь байгаа тодорхойд гардаг тэрийг хөөх ч юм уу? Ийм бол байна. Гэхдээ яг үндсэн чиг шугам яг үнэт зүйлээ тодорхойлоод тэрний хөдлөө ерөөхдөө зүтгэвэл дайнд тэгэл ер нь олон удаагийн дайн байлдаан бол одоо монголчин болж л байсан шүү дээ. Тэгээ эртээ дээрээ суус орон юу гэдгийг нутгийн дөрөнгө хамгаалал байлдаг байлаа. Хамгийн сүүл тэгэл алхахын голын дайн тулаан гэж болж л байлаа. Тэр хүмүүс чи юу исэн гэхээр өөрөөсөө л хатга ийсэн. Зүгээр ширхэг чулууны хөдлөө ингээд амь өгчөж байгаа байхгүй яа. Ир хүн чи. Тэр чин бүр бодохоор бүр ингээд бүр загцгнуулаад хүн ингээд ийм бүр хатга ийсний төлөө ингээд амь өгчөж ийн гэдэг чинь бүр аимшигтай асуудал байхгүй. Тэгэхээр мэдээж гэр бүлийн хүнтэй яг үнэ. Гэхдээ ир хүн их орноо хайрлах хэрэгтэй. Их орны хөдлөө байх хэрэгтэй. Яагаад гэвэл миний дээдлийн үг эцүүд бүгдээрээ ерөөдөө тэгэж явсан байна. Одоо таны дээдлийн үг эцгөөч тийм шаардлага гарч бүгд бил. Өнөөдөр таачсан бэлэн байх хэрэгтэй. Их орны хөдлөө. Тэхийн тулд юу гэдгийг хөөрөөд өнгөрөөд юу гэдэг аамо хиттууд, аамо солонгосууд, аамо японууд гэдэг шаардлага байхгүй юу? Одоо энэчнээс ургад гараад ирэхээр за түүнээс амар их юм бодно гэхгүй их ярих гэдэг. Үнцрээ үзэл гэж юу юм бэ? Их орондоо өөрийн гэсэн бүхэндээ ерөөсө хитрүүлэнд орсон дурлалыг үнцрэх үзэл гэдэг юм. Тэр нь юу гэхээр минийх гэж явах хэрэгтэй. Монгол минийх. Монголын онсон, Монгол онсон тоглоомороо дэлхийд хамгийн олон номер 1 улс. Тэгээ Монгол адуу мал ингээд тариалтаараа нүүдэл суудлын юугаараа газар нутгаараа юу да хинүүгээрээ Монгол номер 1 юм байна гэдэг. Өөртөө итгүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр цагт лай болоод байгаа юмнууд нь харагдана. Тэрнээс аамуу хиттууд, аамуу солонгосууд гэдэг юм баг. Юуны төлөө тэмцээд байгаа л яах гэж. Юу чинь хэн булаах гээд байгаа юм бэ гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгвэл одоо шууд булаах гээд байгаа хүнтэй нэг үзэх гээд идэг. Тэ? За чи надаас юм авахгүй шүү гэл. Тэгтээ чи юу авах гээд байгаа юм бэ? Тэрийг асуухгүйгээр өөрөө бодох хэрэгтэй. Энэ нэвтрүүлгээр шүү дээ би зүгээр ингэж л бодлоо. Энэ нэвтрүүлгээр хапууд орсноор бүр ингэж шал өөр мэдрэмжийг надад өгч юм. Одоо өөрөөр хэлэх юм бол тэр жил Баглаг Соронгуайн хэлж исэн миний хүүхдүүд үр ач зээнүүд дотроос амьдралын төлөө явсан нэг ч хүүхэд байхгүй гэд нэг хэлсэн шүү дээ. Амжиргааны төлөө нэг ч хүүхэд. Тэгэн гут ингээд эсрэгээр нөгөө талаар нь энэ үгийг мушгаад бодонгууд баг нэг юм тэмцэлгүй хитэн хүүхдүүд байгаа юм шиг. Тийм ээ? Нэг амьдралын төлөө тэмцдэггүй нэг юм хитэн хүүхдүүд байгаа юм шиг бас нэг зүгээр уруугаар нь ойлгох юм бол тэгээ ойлгочих шүү дээ. Тийм биз дээ. Тэ нэг юм тэмцдэггүй тий. Тэгтэл зүгээр би өнөөдөр ингээд чамтай ингээд уулзаад ингээд ярилцсан чинь юу вэ гэсэн шал өөр мэдрэмж авч штэ. Баярлаа. Тэгэл яг зарим юм ер нь жоох ухаж бодгол хэрэгтэй л дээ. Одоо манай өөгийн үг гэдэг эмэгтэй хүнийг ухаан гаргахтал битгий зовоо. Тий. Тэгээд бас нэг үг нэгдэг штэ. Зовх цагт ухаанаа тэмтэрдэгэ гэдэг. Яг үнэ. Энэ ч л байхгүй юу. Эмэгтэй хүнийг доромжлоо, инглээ тэглээ биш.
эмэгтэй хүн ямар байх хэвээр гэхээр цэмцгэр байх хэвээр. Тэ? Баян бардан байх хэвээр, тансаг байх хэвээр, үзэсгэлэнтэй байх хэвээр. Энэ бүгдийн төлөө манус гүөх хэвээр байхгүй дээ. Ер нь бол тий. Тэгээ энэ үднээс бол эмэгтэй хүн нэг ухаан гартал нь битгий зовоо гэдэг. Тэгээд ухаан аль үед гардаг вэ? Зовх үед нь л гардаг байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүнийг битгий зовоо. Гих мэтлээ үгнүүд байдаг. Яг хуу биднээс ингээд дор бүрнээ ингээд юу гэх нэ амжиргаа özөлдөхөд их юм баян тансаг амьдрахад биш зүгээр өөртөөхөө ингэж чаддаг юма бариад аваад хийсэн. Манай гэр бүлийн онцлог бол тийм. Багш бол багш, зураач бол зураач. Хөгжимчин бол хөгжимчин. Яг ингэ ерөөхдөө тэрүүгээрээ л дагнаа явуулсан. Тэгээ гоё тэр ертөнцийн л байж чаддаг. Тий. Тэгэл болоо. Тий. Тэгэл биднээс өмнөөс ерөнхийдөө өвөө дуурчдаг л байлаа л та. Манай гэр бүлийн өмнөөс. Өвөө ярьж хаж яах юм чимээгүй байдаг гэсэн. Тэгэл одоо өвөөгөөсөө хойш, хаасаа хойш хэрний юм олон юм ирдэг болчихдаг. За маш их баярлалаа хапуултаа ингээд халамжын байрны нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж сайхан буу халсан хапуултаа маш их баярлалаа ингээд хоёулаа нэвтрүүлгээ энэ түрээд өндөрлөө дөө тэ. За илүү нэг хундгаа нэг цэнгэлж яваад хоёулаа гоё тулгаад төгсгөө тэ. Хаач раундтай тий. Аа тий. Ер нь дээд нь хэдэн раунд вэ? Ер нь 5 раунд яваад байдаг шүү халамжын байрны дээр. За ингээд төгсгөлийн үгийг хапуултаа үлдээе. За баярлалаа. Тэгээд уул нь ирүүл ярих яриага ингээл халамцуудаа гаргаад тавьчлаа гэхгүй юу. За ээж аав үзэж байгаа бол уучлаарай. Энэ бол арх орлох бүтээгдэхүүн шүү гэхгүй юу. Тэгээд бүгд нь сайн сайхан байхыг хүсье. Ад жаргал ирүүлийн хамаг сайн сайхан бүхний чин сэтгэлээс өсөе. Дээрээс нь нэмээд бүгдээрээ улс даяараа хэрсүү байж их юм бол биднес нөөц болцоо. Яг Монгол хүний онцлог бол бий. Хэрсүү байх үед тэр болгон гарна. Хэрсүү байх үед амьдрал бол ерөөхдөө шал өөр болно. Тэгэхээр бүтэн улсаараа хэдүүлээ хэрсүү байцгаая. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцгаа. Ээж наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэрслүүлнэ гэдгийг мэддэг байхгүй яа чи. Би юуны сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.